За 3 2 1. За, микний дуу зүгээр та. 1 2. За, сайн байцгаана уу? Wrap Moto podcast-ийн season 2-ын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн зочноор хэн бэ гэдгийг та бүхэн бас бидний оруулсан постэр зураг болон одоо ингээд хажууд сууж байгаа хүнээс мэдж байгаа ах. За, Хүннүү олон улсын мото клубын ерөнхийлөгч мөн сэтгүүлч Болго ах нь одоо урилга хүлээн авч оролцсон байна. За, танд ямар ч тайлбарлалт баяр хүргэе. Гэртээ өрсөнд баярлаа. Гэр бүл шилжиж манай мото клуб. Тэ. Клуб одоо юу гэж яах вэ нэг? Клуб хаус одоо энэ дээдлийн дээр чинь 3 өрөө байж байгаа. Тэгээ 3 өрөөнд дотор чинь ингээд 4 ор тавиад энэ талд нэг 2 ор, энэ талд 3 ор, 2 ор ингээд нийтээ нэг 4 3 5 гэж 11 хүмүүлэж авах чадвартай. За. Тэгээ ерөнхийдөө одоо гаднаас ирж байгаа моцогчд бол клуб хаус эрэхтэй байгаа. Зүгээр манай моцогчтэй хөвчихсэн тийм штэ. Манай Монголд хүрээд Монголд очороо гэл. Тэгээд ингээд хойшоо дамжаад клуб хаусууд хэсэл өнгөө байрлал, хоол ундын нийтээр дайлуул цайлуулаад Монголын моцогч ирлэгээ явдаг. Эрэхт нь бид нар бас яг юутай байсан юм бэ? Бид нар яг ингээд байрал хаана байрлах вэ? Ирэхээр гадны хажуу санаан зовоод буул муудалтай буугаал явж ийн л та. Гэхдээ бид нар бас өөрсдөө гэсэн байрлуулдаг клуб хаустай бай гэдэг шийдвэрийг бас өнгөрсөн намар гаргасан учраас бид нэр клуб хаусаа хийгээд тэгээ бид нар бол доор байдаг гэсэн тэгээд ерөөсөө энд бас манай нэг байшин эцүү байгаад байгаа юм чи энийг ер нь одоо моцогч нэрхэн шууд буудаг клуб хаус болго эрх зунаас эхлээд хавраас эхлээ хүмүүсээ аваад эхлэе гэсэн одоо айлизийн хүмүүс ирээд эхэлчихлээ шүү дээ. Тэгээ сая өвлөхөж одоо моцикл дангаараа явж байгаа хүмүүсийг ямар чи моциклгүй ирсэн юм чинь чамайг авахгүй хэлдэг шүү дээ. Тэгээд аваад эхэлж юм л та. За Монголд яг одоо энэ клуб хаус Монголд хэд байна? Мэдгүй байна. Тэр нь цөөхөн байгаа хта. Тийм баг. Ер нь одоо гадны улс оронтой ер нь та хэдэн улс оронтой харьцаж байна? Та юу зорж ирж байна? Хүннүү олон улсын. Бид нар яг хүннүү олон улсын мот холбоо гэдэг инхээр клуб өргөн байх үед бол бид нар гадаад харилцааг нэлээд сайн сайжруулж ирсэн. Тэгээд нодлонгоос хойш буцаад бас нэг юмда сэргээжин за Солонгост бас манай нэг моцикл байгаа. Тэндээ бас нэг хөгжил тэгээд явж байна. Японд манай нэг моцикл байна. За тэгээд Шведэд манай нэг моцикл байна. Швейцар Шведэд байж байна. Тэр бол бас колорс юмнууд аваад явцсан. Чех, Польшид байсан эднэр бол ерөөдөө сургууль болчлоо. Одоо яасан. Ямарсан Хелс Анжелсыханд колорс хураалгасан гэдэг сургууль л. Тэгээ Хелс Анжелсыхан бол чамтай бол харьцахгүй. Тэр клубийнхаа тэргүүнийг авчраа гэсэн юм ярьсан гэсэн. Тэгээд одоохондоо бол байж байна. За тэгээд сая бид нэр Өвөр Монголд моциклынхаа клубыг байгууллаа. Цаашаа Бээжинд бас байгуулж байна. За тэгээд мэдээж Оросд бол бид нар хамгийн анх нэг Алексей Юрий хоёртой бас хийсэн. Тэгээд Оросууд маань харилцаа сайтай байж байна. Бүрээдэд манай салбар аягүй идэвхтэй ажиллаад айтайхан байж байна. Тэнд эрэгтэй эмэгтэй хөгшин залуу бүрээдэд ч аягүй идэвхтэй шүү дээ. Ямар хөгшин ороод ирэхэд байн бол залуучдаг бол чи байхгүй гэлтэй шүү дээ. Тэгээд бүгд аягүй идэвхтэй ажиллаж байна. Тэгээд манай гадаад аяллууд ч гэсэн бас жилдээ заавал нэг байгаль нураа хойшоо тойроод нэг шинэ перспективээр сургах сургалтын аяллууд нэг ойролцоогоор 2-3 мянган км хоорондоо аяллууд бол жил болгон тогтмол явж байгаа. Тэгээд олон улсын мот холбоо юм чинь ерөнхийдөө бас Хүннүү олон улсын мот холбоог анх байгуулахдаа сас хойш нэг 4 жилийн хугацаанд 21 аймгийг тойроод тус бүгдээрээ нийлээд хамтдаа хуваагдаад. За хэдэн наснаас энэ моцикл энэ унж эхлэв? Моциклыг бол сүүл дунсаа моциклд их дуртай багасаа дуртай байсан. Хамгийн анх намайг моцикл руу оруулж ирсэн хүн бол одоо манай Монголын чопорсын Сүхбэй. За. Би Сүхбэд бол тэр талд нь баярлж явдаг. За анх би хамгийн анхны Верого 700 гэдэг моцикл Сүхбээс авч илаа. Дараа нь анхны Харлей Дэвидсон моциклоо Сүхбээс авч илаа. Тэгээд ер нь бол моциклыг зааж сургаж зам ямар байдгийг намайг одоо Монголын чопорсын маршал болтол Сүхбэй заа сургаж ирсэн. Тэнд одоо хэдэн он байна та орсон? За 12 3 он байна уу? Хэдэн он болж ирэн ч дээ. За. Тийм. Тэр хэвцээ баг. Одоо яг оны санахгүй. За Mongolia Choppers байсан. За Mongolia Choppers-аас гараад одоо Хүннүү гэдэг клуб үүсгэн байгуулсан тийм ээ? Тийм. За ер нь гарах шалтгаан юу байсан бэ?
Ер нь хүн бол нөгөө байсан клубээ байгаа юмаа муу хэлэх бол нэг онцтой юм биш. Монголын чопорт байсан сайхан залуучуудтай, сайн залуучуудтай хамтдаа явж исэн, сайхан аяллуудыг хийсэн. Бид нар Монгол чопорт ойр зур аялдаг гэсэн л дээ. Их холын аялал хийв. Тэгээд нэг удаа Орос руу явахад нь би явж удаагүй. Тэгээ ер нь ойр зур аялдаг. Сайхан аяллуудыг ойр зургийн болгон одоо өдөртөө явж илээсэн. Тэгээд сайхан аяллуудыг хийгээд байсан. Тэгэхдээ мөн нэг сайхан залуучтай байсан. Одоо юу гэдэг би бүгднгээр манай бүрнээ байна. Маяа байна те. Сайхан залуучтай байсан. Тэгээд Монголын чопорт байжгаад нэг хайхтар сүртэй зуршил юм гэж гараагүй те. Ер нь зүгээр нөгөө эр хүний дотор нэг бодол өгдөг штэ. Би өөрийнхөө клубыг байгуул. Мэдээж Монголын чопортоос нэг үзэл бодлын хувьд зөрүүтэй залгаатай асуудлууд бас байсан. За одоо нөгөө талын салхины анхны санхүүгийн зарцуулалтыг хэрүүлээс ахуулаад тий. Тэгээ одоо энийг олон жилийн өмнө өнгөрсөн дараа яриад явах уу, нэг муулаач явах одоо Монголын зам дээр бүгд хамт явна. За ингэж явж байгаад мэдээж үзэл бодлын зөрүү гараад зөрүү гарсны дараа би юу гэж бодсон бэхээр би ер нь заавал ингэж явахаар өөрөө клубыг байгуулад гарчвал яат юм бэ? Ер нь клуб төрдөг юм уу гэдгийг асуудалж ирсэн. За мэдээж бүх клубын төг байсан. Дэлхийн олон клубын төг байсан. Тэгээд Монголын чопортоос гараад үнэн мотоклубыг байгуулсан. Тэгээд анх Монголын чопортоос гарахад одоо би ч өөрийнхөө клубыг байгуулъя гэж баг сар гарan бодсон. Дотроо ер нь шийдсэн, төлөвлөгөөгөө гаргацсан. Тэгээд шийдвэрэж гаргацсан эдтэй бас хэлий да гэсэн байсныг зөрчилтэй хурал болоод тэн дээр би ер нь боллоо гарлаа гэдгээр хэлээд тэгээд оройн инхээ наттай яж уулзаад би бас гарлаа гэдэг. Тухайн үед ч бас нэг инхээ нэг эрэг төвмөгт ороотолсон байлоо да бас нэг чопорт дээрээс жоохон клуб дээр ч асуудал үүссэн байсан. Тэгээд бас инхээ бас гараа гэсэн. Тэгээд инхээ гараад ингээд Монголын чопортыг сас гараад бид нэр за өөрсдийн клубээ байгуулт юм уу та гэд. Ер нь та чопорт байхад ер нь шинийг илэрхийлдэг ч юм уу эсвэл одоо шүглүүлээл гэж ярьж штэ. Тэр шиг ер нь байсан уу? Тэгээд яг тэр чин таныг бус нь хүлээж аваагүй юу те. Бягай нэг амар би тийм байсан, би мундаг байсан гэж хэлэх бол надад сонирхол алга. Зүрх хийдэг юм яагаад тухайн үед би жиг хариж өөр байсан уу байсан. Яг тэгээд би сэтгүүлч байсан. Нөгөө төрийн бос байгууллага юм анх чи ингээд чопорт орж ирэл чинь анх чи бүр Монголын чопортч байгаагүй шүү дээ. Энд чи бүр анх чинь яг нэг мотоклубд орж яхад сүхэ хин байлаад ингээд нэлээ олон хүмүүс байсан. Тэгээд нийлээд моцикл унаад энэ хойшоо лагер магер давхтал байсан уу явахгүй. Тэгээд тэгж давхтаг байх үеж яхад үедээ л бүгдөө би цуг сууж байгаа ер нь клуб байгуулвал яа тэ нэтрийгээд ярихад тухайн үед би нөгөө засаг улс төртэй хөөрх ажилтдаг гэсэн учраас төрийн бос байгууллага яаж байгуулдаг би мэднэ. Цөмөр ер нь би тэрийг хэлээд тэгээд та нар бичиг өрдөөсөд байгуулчих гэдэг ингээд тэгэл энэ тэгшээ сүхэ бүгдөө тойрч сууж хагаад ер нь клуб болъё гэдэг одоо энэ манай Кобрагийн баарч бас түүхэн барахгүй гуталчин Кобрагийн тэр бааранд бүгдөө анх цуглаад энэ анхны клубыг байгуулах тухай яриад хин ерөнхийлөгч болох хин дарга болох юм манай нөгөө нас урчтай нөгөө Виктор Цой төмрөө чинь би дүүл дарган шүү нэтрэгэл ингээл хоогтлолол ингээл сүхэ бас болтгоо чинь мань чинь бас өдөрчмөр ингээд ингээ ярьж ирсэн үгүй. Тэгээд тухайн үед сүхэ клубыг өдөртөх болоод ингээ байжсэн чинь Red Falcons манайх ерөөсөө бид нар ерөөсөө тийч бас нэг бүлэг хэдэн залууч тугаас нэг 10 залууч. Энэ нэг 10 атах нэг 20 хүрэхгүй залуучтай л асуудал байсан. Тэгээд тийм олон моцикл чинь бас Монголд бас байсангүй. Тэрний өмнө 10 жилийн түүх байдаг одоо тэ бүр анхны моциклуудыг гаргаж унжсэн залуучдын түүх байдаг. Байт юм байлаа. Тэгээд клуб болж гараад Red Falcons тусдаа Red Falcons буюу тэгшээгийн иргэн тойрны найзууд тусдаа клуб байгуулахаар болоод сүхүүгийн иргэн тойрны найзууд тусдаа клуб байгуулах болоо ингээд хамгийн анх нэг дор Red Falcons Mongolia Chopors клуб хоёр зэрэг шахууны хэдхэн хоногийн зөрүүтөл гацгааж ирсэн. За нэг асуулт асуухаас өмнө би нэг асуултаас үрчлээд асуу. Нэг дараагаас нэг асуулт байна. Одоо нарын энэ клубуд агиух болчлоо шүү дээ. Одоо энэ шинээр гарч байгаа одоо MC биш крүүнүүд байгаа. Крүүнүүдийг нь та яаж хардаг вэ? Шүмжлэх юм байна уу? Баггүй. Зөв. Крүү бол зөв. Гаралгүй яах вэ? Хин нүргэн MC гэж нэрлэх, хин нүрэг крүү гэж нэрлэх юм. Зөвхөн MC-ийн зохион байгуулалт өөрөө
тухайн нутаг орныхоо удирдлагуудын нөгөө нэг ассоциац юм уу эсвэл одоо том толгой клубүүдээс зөвшөөрөл авч гарч ирдэг тохиолдол бол байна. Гэхдээ энэ тохиолдол нь бол ямар тохиолдол байд юм гэхээр ихэвчлэн зэвсэгт бүлэглэлтэй бууз засаг хардам ихний 8 идэг хүнд ангиллын моциклчтэй клубүүд бол алуулж ядуулчих хүн зөвшөөрөл авдаг юм тохиолдол байна. Хамгаалалт биш л дээ одоо нөгөө намайг битээ алчаарай л гэдэг ойлголт шүү дээ. Зөвхөн ер нь бол хаасаагүй MC-г байгуулчлаа дэлхий дээр хаасаагүй байгуулж. Крүү болгон MC байгууллаа гэдэг крүү болон крүү байх уу MC байх уу гэдэг чинь тухайн одоо моциклийн бүлэглэлийн өөрийнх нь хүсэл зөвхөн сонирхол байхгүй. Бид нар бол одоохондоо чадвар үнэхээр дутмаг байна. Хүчин чадал дутмаг байна. Бидний боломж бас хомс байна. Тийм учраас бид нэр крүүгээр байж яа. Бидний зав заваас баг байна гэж үед бол крүү гэж өөрөөр нэрлэх нь зөв. Өнөөдөр бид нар MC-ийн төвшөнд үйл ажиллагаа явуулна. Бид нар цаг заваа зарцуулна. Бид нар холын том аяллуудыг хийнэ, тэ? MC-ийн төвшөнд үйл ажиллагаа явуулна гэж байгаа бол MC-ийн төвшин зохион байгуулалт. Ер нь бол энэ чинь нөгөө би төрийн бус байгууллага байгуулах юм уу? Компани байгуулах юм уу? Тэ? Эсвэл одоо корпорац байгуулах юм уу гэдэг л ойлголт байгаа байхгүй. Тэрнээс жижиг төрийн бус байгууллагууд компаниудаас зөвшөөрөл аваад, тэ? Эсвэл одоо компаниуд нь корпорациудаас манайх ингэ байж болох уу гэдэг ойлголт бол биш л дээ. Тэгэхээр би юуг асуух гэдэг миний бодлоор гэж ойлгох. За та тэгээд Jobs хаад хүннүү гэдэг өөрөө клуб байгуулсан. 19 онд. Шууд MC гэж гарч ирдэ шүү дээ. Крүү гэж гарч ирдэг. Яагаад тэгсэн бэ гэдэг л асуулт тавих гэдэг байхгүй. Зөв. Надад асууч хамгийн зөв клубүүдийн ярьдаг яриа. Зөв клубүүд ярих хэвээр тэр чинь крүүнүүд ярих хэвээр. Тэгээд би крүүг асууж байгаа. Зөв. За сая бидгтээ ер нь ойлголтоо баг өгч юм байна. Тийм ээ сая. Ерөнхийдөө крүү заавал клуб байгуулахад крүү болох ёстой гэдэг юмыг анх ярьсан хүн бас би өөрөө одоо биш болох хэлж. Ягаад тэгэхээр сүхэ бандгаа хоёртой нэг өдөр уулзаад юу ярьсан бэ гэхээр за дэлхийд дээр би шинэ юм болж байгаа хгүй бид нар чинь нөгөө суралцж шүү дээ монголчууд чинь. Шинэ юм болохгүй. За Монголын American Motorcycle Association гэж байгууллага байт юм байна. Энэ байгууллагын өөрөө шинээр орж байгаа моциклчтай бүх шинэ байгууллагууд бүртгэж аваад MC крүүг зохион байгуулт юм байна гэдэг юм ойлгож ирээд энийгээс хүү бандгаа хоёртой яриад тэгээ энийг буцаагаад тэгшээ дэдэн юм байла. Тэгшээдээ хэлээд ингээд бид нар за тэгвэл энэ MMA Монгол Motorcycle Association байгуулъя гэж яах яриад энэ байгууллагыг анх байгуулалцаад тэр төрийн бус байгууллага бичгээр тийм сүхэ аваад за тэргүүн мэргүүн заавал төрийн тул дээр заавал нэг тэргүүн байх хэрэгтэй байна. За энэ дээр найлыг болтох гэж очихоо гэдэг. Уг нь бол бидний анх ирсэн юм нь болохоор толгой клубүүдийн нэг ерөнхийлөгч нь байгаад тэгээд тэргүүнгүй байя гэдэг юм ярьсан байхгүй юу. Тэгээ албан бичгэн дээр тэргүүнээр яалч миний нэр ороод ирж ирсэн. Тэрс тэргүүнгүй байя гэдэг нь энэ бол түүх үнэн байхгүй юу. Тэгээс би тэргүүн тийм минь байгаад ямарсан тэргүүн гэдэг юм байна над дээр байсан. Тэгтээ тэргүүнгүй байя гэд байж тэлтэй яалч явахгүй нөгөө зохион байгуулалт нь сүхөө бандгаа би нэг талд нь гараад энх болд орж ирэл нарийн бичгээр нь орж ирээд нөгөө талд нь тэгшээ хин хинтэжүүлээ бас ингэж орж ирээд тэгээ эн чинь нэг юм нөгөө шудраг байгуулах хэвчээс амбицны байгуулах болчихдог. Тэгээд ингээ энэ чигээр явж исэн. За тэгээ энэнийхээ дараа би Jobs-оос гараад тэгээ нөгөө тэр юуны MMA-гийн бичвэрэмч нөгөө сүхөө дээр өөртөө байж исэн. Тэнгуутаа би тэнд оролцоо ойлоод ингээд ячингуу тэрийг өөрсдөө зохион байгуулалт дээр явсан. Хожим хойно би нэг 3-4 жилээр ямар юм гэж ирсэн бэ гэхээр цөмөрийн MMA гэдэг байгууллага байх гэдэг юм бол. За тэр тусмаа одоо хүннүүгийн MC байхгүй шийдэх гэдэг юм бол тий. Шудраг байж байгаа шийдэж. Яаж шудрах юм бэ гэхээр Falcons-ийн 1 2 3 хүн тэгээд Mongolia Jobs-ийн 2 3 хүн MMA-г бариад бусад клубийнхнийг оруулахгүй байгаа юм бол дөрмөө дахиад өөрчлөөд нэг клубээс нэг тэргүүн байгаад 9 одоо ингээд бид нар нийлээд тоосон чинь 9 клуб болчихж байгаа байхгүй. 9 клуб чи 9 тэргүүн л байдаг бая. Тэгээд энэ нь Монголдо шинээр байгуулж клубүүдийн асуудлыг ярилцаа шийддэг болчихоо гэдэг юм ярьсан. Тэгээд ингээд ярингууд дахиад нөгөө шудраг ус байдлаа үлдээл нөгөө наанцаа нэгэл тал тохоо нөгөө манай монголчууд нэг мотоциклыг улс төр шиг ойлгодог шиг залхмаар ойлгодог шүү хүүхчиг ойлгодог. Тэгээд тэгж ойлгоо дахиад ингээд нөгөө
ховж юу яадаг за тэгэл мотоцикл бүгд мэдж байгаа даа. Миний холын нэрэд найз нөхдөд хуучин ч гэсэн найз нөхдөд муулаад явах. Тэгээд явцсан чинь дараа нь тэрний дараа би тэр зөвлөлийг үйл ажиллагаанд оролцох болж ирсэн. Тэгээд хүн олон улсын мот холбоог анх байгуулахдаа шууд MC-гээр байгуулад шудраг байсан бол бид нэр заалгаж байна. Шудраг бос байгаа ч бид нэр танаар заалгахгүй бид нэр MC-гээр яв гэж. Хоёрдугаарт бид нэр тухайн үед MC-гээр явах хангалттай хүчин чадал бааз байсан. Хүчин чадал бааз гэдэг бид нар юугаар үнэлж дүгнж байгаа юм бэ гэхээр хүний тоон дээрээ ч биш. Тэр чинь тийм аимшигт том уралт болсон шүү дээ. Одоо бид нар ингээд клубээс гарч байгаа, дараа нь маргааш нь инхий гарч байгаа. Тэгэл нуураа амраа гарч байгаа. Зоргоо чинь баг гişүүн болсон байлгүй байлоо. Ариг амжаачгүй дөнгөж мембер болсон байлоо. Амжаачгүйс ингээд ам бол гарч байгаа. Ингээд араасаа цувраад 4-4 орж ирээд нэг 10 хэдэн гарчдаг байхгүй. Анхны 23 мууч хутлаа яриад чи. Ягаад тэгэхээр 23 хүртлээс удсан. Анх чи нэг 10 хэдэн тэр гандан вив хашимтар ирээд одоо бүгд л ам харах баг. Хашимтар ирээд ингээд яриад байжсэн үе. Тэгэхээр эн чи бас клубээсээ гараа явчихж байгаа. За яг мэдээж клубээсээ гараад клуб байгуулах бол байдаг юм. Дэлхийн бүх мото клубуд байж байгаа үзэгдлүүд байхгүй. Тэгээ бид нэр клубыг байгуулах гэдэг ингээд явж явахдаа нөгөө MC болох уугүй гэдэг асуудал шийдэхэд нөгөө зөвлөлтөөгөө ярилцъя гэхээр зөвлөлийн нэг шүн би өрөөждөг. Дахиад зөвлөл нь нөгөө бусад клубуудад ямар ч хамаагүй байгаад иддэг. Одоо юу гэдгийг тухайн үед байсан скас ч гэдэг юм уу хин ч гэдэг юм эдгээр бүгд зөвлөлд орж ирэх байсан байхгүй. Армак байлаа, скас байлаа тэр үе чинь. Тэ Чингис гарч ирсэн байлаа. Тэ ингээд зөвлөлд орж ирэх байсан үе чинь эдгээр бүгд оролцдог байгаа үед MC байх уу гэдэг юм яриаггүй. Тэгээд бид нар MC болоод байгууллагатад гарсан. Тэгээд дараа нь анхны MC-ийн тэр 9 клубын оролцсон хурал дээр би байсан. Тэгээд тэн дээр бол бас зөрчил үүссэн юу гэхээр миний нэг санаачлага бол мотоциклч нөгөө талын салхи бол мотоциклчдын төрсөн өдөр юм аа. Төрсөн өдрийг хэн нэг клуб эзэмшихэд бүгдээр ингээ ээлжлээд хийвэл яасан юм бэ бүх клубүүд. Бүх клубүүд ээлжилж хийгээд тэгээ одоо толгой явахдаа анхны байгууллагч 9 клуб байвал 9 талын салхи хийгээд ингээ ээлжлээ хийгээ явдаг. Хин нь гоё хийх, хин нь мундаг хийх, хин нь лаг байх юм, хин нь яа байх юм те. Ингээ жил өөр өөрийн онцлогоор хийдэг болчоо гэдэг юм санаачлалтай байл. Тэгээд энэ дээр зөрчил болоод тэгээд зөрчил нь яг хуу сүлд улсын ерөнхийлөгчдөр орсон шүү дээ бид нар чинь. Ерөнхийлөгчдөр орж ирж даан байла. Тэрс 3 жилийн өмнөөс баг 4 жилийн өмнө улсын ерөнхийлөгчдөр ороод ерөнхийлөгч өөрөө та нар наад зөвлөлтөө нэг хүнээ байдаг болгоо гэд. Тэгээд сүлд нь би зөвлөсөн шудраг байхгүй бол би тэнд байхгүй гэд тэ. За тэгэнгуутаа наад талын салхи клубүүд ээлжлээд хий бити ингээд давхцуулаад та нар ер нь ингээд хоорондоо эвтэй нэртэй юм ээжлээд хийж чадахгүй бүгдөө болцгоо гэдэг юм хэлүүлээд тэгээ гарч ирсэн. За тэгээд тэрнээс хойш ер нь бол манай клуб талын салхит нэг удаа ороход тэнд онцгойлон 2-3 хүн тэр хүмүүст бол би яг үнэлэхэд аягүй дург хүртээ. Манай хүннүүхээ ороод ирсэн чинь энэ хүннүүхийг хойгоор явуулаарай. За ашигла хайстай. За Монгол хүний чанар эсвэл хүний одоо эрчүүдийн хоорын нөхөрлөлийн хүн чанар та юу гэж боддог вэ? Ер нь монголчууд ямар тийм ааш зантай хүмүүс вэ? Нөхөрлөл гэдэг чинь тэдсмаа хоёр найз гэдэг чинь байна шүү дээ. Хүнд ихнэрээс үнэтэй юм байдаг шүү дээ. Ер нь бол хүн би ингээ найзуудаасаа хардтай. Манай зарим найзууд намайг харахаараа боо чи өстө тэрнтэй ууж юм уу? Та яагаад юм бэ? Манад мотор залахгүй байсан. Гомдолтой. Зарим нь боо чи хэлэхгүй явуулсан чи мандаа хэлэхгүй бас чи ямар хөвгөн хардаалтай. Хардталтай хэлж байгаа найз нөхрөл донд чинь нэг нэгэндээ гомдох ингээл аюулгүй олон юмуд байж байгаа. Найз бол надад хамгийн үнцэнтэй юм. Миний дотоод зүрх сэтгэлийн ханыг хамгийн их уурж хэмэлж тасдаж хайдаг юм. Би тухайн үед Монголын чопорсоос гарсныхаа дараа хожим ойлгосон шүү дээ 2-3 жилийн дараа. Тухайн үед би Сүхбай Бандаа хоёр Сүхбай өмхөж гэсэн би хамгийн үнж ойрхон дотны найз нь. Би Сүхбай Бандаас салаад явж явах үе гэсэн тэрий дотроос хан дотор сэтгэл хан урагжсэн баг таа гэж бодогддог. Тэр хэмжээгээр үзээ яддаг баг таа гэж бодогддог. Тэгээд Сүхбай надад нэг ухаантай үг хэлж ирсэн. Сүхбай чинь бас тийм ухааны юм бохгүй. Болтгоо. Чамайг дагаа явсан нэг 10 хэдэн байсдаа болвол бүгд надаас урвж байгаа урагч шүү. Чамаас урвсан бол надаас урвсан бол нэг өдөр чамаас ч гэсэн урвж шүү. Чамд ийм өдөр ирэх шүү. Хэлчихсэн.
За 21 оны намар Чингисийн хүрээнд энэ хүн нэг талын хэсгийн дараа хаалт хийдэг байсан шүү дээ. 21 оны намар санагдаж байна. Чингисийн хүрээнд хаалт хийгээд тэгээд яас яг дөнгөж цэглончлал бүлэг болоод авчихсан. Тэгэхэд та бол тэр хүн байсан те. Манай клуб бол асар том клуб бай, баян клуб гэдэг амар бардам. Хүмүүсийг бүгдийг тойруулж чад хэлж исэн байхгүй. Тэрийг сонссон. Одоо бас ингээд хүннүү чинь бас ингээд хуваагдчихад байгаа шүү дээ. Одоо хүннүү MC одоо та бол хүннүү интернэшнл гэж байгаа дээ. Тэгээ уусаа интернэшнл анх байгууллагатай интернэшнл гэдэг интернэшнл байж л байгаа тийм. За яг нэг нүг ярихад 101 за бараг л дээ 90 үг гэж ярих юм уу? Бараг нөгөө талдаа гараад байна те. 10 та. Наад ойлголт чи хийгээд. Уг яг зүгээр гаднаас бүгд харж байгаа байхгүй юу? Харагдаж байна л та. Тэгээд таны яг зүгээр яриачаал гэж байгаа. Тэгээд өнөөдөр та хэлж байгаа нөхөрлөл ер нь өмнөх дугаарууд ч юм уу өөрөө нэвтрүүлэгт ороход та их найзууд их магтдаг л та. Надаас урсан ч бай, яасан ч бай, манай найз би бол найзаа л гэж боддог гэд хэлдэж штэ. Тэгвэл хүн хуваагдахад нөгөө талдаа гарсан урагч уу, та урагч уу? Тэ. Урагч би өөрөө урагч гэд хэлчихмээр санагдчих. Тэгтээ би нэг шийдэхгүй. Ягаад тэгэхээр үзэл бодолтой нэг чиг шугамда үнэнч байснаар урагч болт юм уу? Эсвэл үзэл бодол нэг чиг шугамаа өөрчлөлт явснаар урагч болчт юм. Цөмөр дахиад би сэтгүүлч хүний хөвт хэлчихэ. Дахиад Монголын түүхийг 100 жилээр өршөөл үзье л та. Тэндээс чи нэг чиг шугамтай байсан үзэл бодолтой үнэнч байсан мундаг монголчуудын тухай уншдаг уу? Новширсан цаг үед андаасаа урвсан жамхос ахуулаад те. Хаадасаа урвсан, бусдаасаа урвсан, найз нөхдөсөө урвсан, ах トゥ хамаатан саднаас урвсан монголчуудын түүхийг уншдаг. Бодоод үзье л та. Энэ урвалт юм уу эсвэл энэ нэг зөвхөн харамайчсан амбиц энэ болгон чинь хаана байт юм бэ гэхээр монголчуудад цуснд байдаг. Би монголчуудаа монгол хүнээ муу хэлж муухай хэлхийг хизээч хүсдэг. Надтай найзалж яваад надтай найзлахаа болоод одоо ингээд гудмаар би бардам моцикл унаад явдаг шүү дээ. Чи намайг ямар нэг юмнаас айж чи юм уу тонгоож юм би баян телевизийн хэрэг авч чинь баян фэйсбүүкийг өндөр байж чинь айж чи явж байгааг харсан уу? Гэхдээ надтай бүгд таарлахгүй ч гэдэг шүү дээ. Намайг тэр ярмаг мармах тэр леди райс арга хэмжээд болсон бүгд нэг мохрол ороод алга болсон шүү дээ. Ирээд яга мэдлэлтгүй. Ирээд яга сайн байна уу? Сайн байна аа, сайн байхаа. Сайн уу найзаа? Ягаад нүүр бард минь орн мэдлж болдог. Би ганцхан удаа зоргойтой оцсны үүдэн тэр таарлцсан. Тэгэхэд нэг натаа мэдлсэн. Бусд нь бүгд сураг байхгүй шүү дээ. Би ягаад ямар ч юмнаас айж ичихгүй зүгээр хэвийн тэ зүгээр үйл ажиллагаа явуулаад байд. Би талан сал дээр ягаад очихыг болцсон мэдхүү. Энэ дахиад нэг шудраг бусанд байхгүй болохоор болчоод тэгээ бид нэр өөрийнхөө үйл ажиллагаа хийгээд өөрийнхөө юмнуудыг хийгээд эрүүл зөв байхгүй болвол бид нар энэ нийгэмд эрүүл бүгдээрээ л нэг нэгнийхээ төлөө би чамд шудраг ус хандаад байвал чи надад дургуйч хүрнэ дээ. Гэхдээ чи тэр үнгээ найзд бол дургуйч хүрсэн ч гэсэн нэг шүдэл цагаа за найз минь тэнэгч юм да за яах вэ гэж явдаг шин. Би өнөөдөр хуучин байсан сайн найз биш байгаад надад худлаа нэрээ хэлээд энд хуучин манай гэрч байлаа одоо нэг клуб байж чинь тэр урд клуб байж миний нүрийг хараа сууж байгаа яаж болтгон юм ярьж ирсэн би айгуу сайн мэддэг. Гэтэ би тэр хүмүүс өсөрдгөө. Тахой гудамжинд мэддэг устай яв сайхан яв би нэг агуу амт юм биш. Би өөрөө нэг мундаг гэж ярих гэж яах вэ. Гэхдээ би чамд нэг л юм ойлгосноо өөрийнхөө ойлгосон юм хэлж ихтэй. Цаг хугацаа юмыг аяагуусаа харуулдаг. Амьдрал яг үнний шүүдэг жишээлбэл хин яг юу хийсэн. Хин улаан галын урд байсан, хин фронтод байсан. Хин нь хойно 100 нөхөр аккаунт хэвчихэд урд нь гараад дайрсан 10 хүн хохирчлоо үлддэг шүү дээ. Гэтэ тэр 10 хүний хохирчул 10 хүнээс үлдсэн хүнээс нэг нь би амьд үлчээд байгаа хэрэг. Уг нь бол намайг моцикл унах ямар ч дур сонирхолгүй болоод уруулт юм улт гараад нэг бушилцсан байх хэрэгтэй. Хоёрдугаар Африкт очив л та би уржидах нэг лайв хийсэн. Африкт цөөвөрчөн яагаад нэг сүргээрээ 70 80-аар тийм олоолаа гэдэг юм бэ? Яагаад арслан дээд сүргтээ 11 2 хон тийм цөөхөл юм. Яагаад болцоо ганцаараа явд юм бэ? Энэ хүч чадал оюухан хэлбэр байхгүй. Ер нь бол хүн ер нь хэдий ч нэ
муу өөдгөө онцгой байх тусмаа аюу амархан бүлгэлж, аюу амархан нэгдэж, хуйлдаж те бид нар манай хүмүүсийн сүүлийн хурдаг гэсэн би сандаа штэ ингээд ширээн дээр суугаа за хурлаа гээ би ирээд ингээд сууж исэн чинь тэр болонд нэг 10 дүү ширээн ингээд 8 сүм ширээ төрөг хооронд томоогод би тэгээд юу ойлгосон гэж за өнөөдөр би бүх юм эсрэг байх хэрэгтэй. Ингэж би нөгөө өөрийнхөө гаргасан замыг, өөрийнхөө гаргасан жимийг, өөрийнхөө гаргасан зам мөрийг, өөрийнхөө бодож олсон ажил үйлийг хамгаалж үлдэх юм байна. Ангигүй бол хүн ингээд 8 хүн тонгоогоо сууж хахад би тэнд аялдан дагах юм бол би тэр цөөвөр цөмний нэг болчих гээд шүү дээ. За таны тэгвэл дуртай онг юу вэ? Миний дуртай онг хар онг. Улаан азартай болохоор улаан онг гэж байна. Тэгэхдээ хүн олон улсын мот холбоог байгуулж байхдаа би дахиад түүхийг нэрэд нөгөө үндэ сөөрөөдөө би аягүй сайн мэддэг. Нөгөө колосо хуваах гээд одоо энэ Александр Алексගේ залууд нар анх ингээ хуваалта цаасан дээр дурсан ингэж би Оросын колос арлаа, ийм колос арлаа. Ингэж хуваая тий. Цаад хин чин бол тагарчин бол ингэж хийдэг, онл ингэж хийдэг тий. Ингэж хуваая гэдэг Александр Бөтөр чинь гараар нөгөө хэрэг зөвхүүлээ тий. Тэр хишгээгээд тэр манай клубыг анх нэгж явах байсан залууд нар очиод хүн нүгс нэргөө чамд юу вэ гэсэн чинь яваа надад бүх зургууд нь байна. Одоо энэ буучны энэ зургууд те. Ийм бүх зургууд байна. Энийхээ тэгвэл нөгөө PDF юу гэдэг вэ нөгөө зураг руу хэлбэг оруулдаг тэр загвараа өгөөд тэр хишгээс очиж аваад ингээд явж исэн үү яахгүй. Намайг очиход инхээхийн хоёр ирсэн энэ зураг нь энэ байна. За энийг хэлэхгүй за тгийгээд байжсэн. Наад би нэг шиг худлаа их байгаад энэ чинь түүх цаг хугацаа бүх юм харна бүгд харж байсан те. Бид нар нэгэндээ мянган юм худлаа зохиож яриад өөрийгөө хамгаалаад яг яах. Тэгээ явж исэн үе. Тэгээд тэр колос молос хамаг юмуд тэр Александр очиж хийлгээд тэр зураг одоо ингээд цаарандаага зогсон зургууд манай гэрт байд. Тэгээ би нэг юуг тайлбарлах гэдэг юм бэхээр энэ улаан хар өнгөний тухай. За өнгөний тухай, өнгөний бэлгэдлийн тухай би бас нэг буддын шашинтай шашин шүтлэг хариулдаг юм чи өнгөний бэлгэдлүүдээ аягүй сайн мэдчихсэн. За ингээд 7 солонгийн 7 өнгөд авъя те үндсэн суур 7 өнгө авъя. Суур 7 өнгөөс алийг хэрэглэх үү нэ. За Монголын ч бүр шарыг хэрэглэдэг. Яагаад шарыг хэрэглэсэн бэхээр одоо арьсан дээр хамгийн тохиромжтой суудах өнгө те. Тэгээд бусад юмнуудын ямар ч өөх дарддаг өнгө нь бол хар өнгө те. За би хар өнгөнд яагаад дуртай юм. Би хар өнгөөр нөгөө хар хүмүүн юмсыг төсөөлөл л тэгэл асууж байгаа. Одоо энэ голор шүү дээ. Энийг л өмсөж байгаа шүү дээ. Энэ тэг өнгө нь одоо туг нь хараалцсан. Таны харуулаа ингээл ялах. Тэгээ наа чи нэг юм гоё. Тэгээ дээрэс нь хахад за лого бол яг нэг энэ бүх нь нэг байгаад шүү дээ. Өнгөлөөр. За лого бол за яг нэг хоёр өөр гүлүүд адилхан логод биш бодыг үлэмшөөрэй. Хоёр хүн нүү байх хэвээр юм уу? Одоо яг ингээд моцглийн дунд бас ингээд гайхаад идэх байхгүй хүмүүс. Хоёр яг үнэ. Наач гоё асуулт байна. Би наадах чи бас боддог ш дотроо боддог ш. Одоо ингээд лого нь бол чи ширээн дээр шоколадыг хаана л те. Нүү олон улсын мот толгойн шоколад ч гэдэг юм уу те. Ингээд бид нар олон брэнд хийлээ штэ. Олон би наврын хувцас хийлээ. Футболк цамц малгай. Одоо манай малгайч хоёр бол монголчууд бүгдээрээ одоо Монголын бүх мөцөгч бидэн тэр хоёр маань малгайг нь хийлээ, малгайг нь хийлээ те. Тэгээд джинси яг одоо тэр джинси яг джинс өмд за тэгээд энэ хүн юмсыг чи энэ манай хиний хэд гутал тэг хүүстэй гэх мэтчдэнгийн ингээд бүгдийг хийсэн. Энэ бол ингээд сууртай. Ягаад хоёр хүн байх хэвээр юм наач аюу гоё асуулт байна. Би бол анх байгуулагдсан юм дээрээ сууж анхныхаа зурган дээрээ, анхныхаа төсөл дээрээ 6 жилийн өмнө одоо 7 жил болчиход 7 жилийн өмнө энэ зургийг л хийсэн. Энэ өнгөийг л байсан. Энгөөрөө сууж. Бид нар зуны хувцас буюу хамгаалтын ширэн хантааснуудаа улаанаар хийчихье. Дотор энгийн хэрэглэнийхээ хараар хийчихье. Энэ улаан хар өнгөнийхөө тооч одоо сайн мэдтгүү штэ. Улаан өнгө бол эрч хүчний өнгө байхгүй. Эрч хүчний өнгө. Одоо улаан өнгөтэй байж хад улаан өнгө харсан хүн хүртэл танд цусаа харсан Монгол зориг ордог гэдэг шүү дээ. За хар өнгө нь болохоор сүр хүчний бэлэгдэл. Сүр хүчний бэлэгдэл. Танаа одоо хар хэрэг өгд чинь сүр хүчний бэлэгдэл буюу нөгөө хэрэг гэдэг амтын чинь буцаад явахаараа нөгөө замч, хэлмэрч, хэлж тэ бүх сүр хүчийг үрчилж бэлэгддэг бэлэгдэл шүү дээ уусаал. Эрч хүчний бэлэгдэл. Тэгээд энэ хоёрыг сонгож авч хийсэн байхгүй. Хар улаан хоёр манай клубын суур өнгө маа гал тэ.
Тэгээд энэ тухайн үед ингээд оюуны өмчт оруулахдаа энийг би өөрөө бодож утсан учраас би өөрөө сайн тайлбарлаж мэдэж байна да. Энэ өнгө нь ямар хүчтэй, суур өнгө нь ямар хүчтэй, улаан өнгө нь ямар хүчтэй, энэ голын сүлд логог ямар учраас хэрглэж байгаа. Клубийн одоо утганы үеийн 3000 жилийн өмнө хүмүүчүүд дэлхийг дайн байлдаанаар эзэлж ирсэн бол 3000 дараа хүмүүчүүд дэлхийг соёлоор эзэлье. Хараал зүхэл хийлдэггүй, хутга шүүг байрдаггүй, пиздан ахуу дууддаггүй те соёлтой клуб байя. Тэгээ соёлоор дэлхийг эзэлье гэдэг амбицтай учраас Хүннүү International мотоцикл клуб гэсэн. Би яг одоо сүгэ хин хөрхөө инхээ хин зоргон энэ сайн мэдж байгаа. Би групп чатан дээр 10 хэд хэлээд гэсэн яриад за би яг клубийн нэрийг авах гээд явчих шүү. За Хүннүү MC гэж нэрлэе гэж явж ирсэн бид нар. Замдаа нэг Янжмаа гэдэг тэр олон улсын байгууллагын академич Берагч явах надраас Балтика интернационал бол гэдэг бол Орсын арга хэмжээний тухай надад ярихгүй чи цуг явах мөг. Тэгээ яжсэн чинь нөгөө энэ арга хэмжээний тухай ярингуут нь Хүннүү International бүх дэлхийн дайдын Хүннүү олон улсын Хүннүү интернационал гэдэг сонсон готал интернэшнл дүүгээ давхар авъя гэдэг энэ Хүннүү International клуб гэдэг нэрийг 2019 онд одоо 100 айлын замыг хар зам тавьж явахдаа гутлаа наалдуулж очиж ганцаар очиж авчихсан. Тэ. Хинч яваг надад зүг. Хинч гарч сураагүй. Тэр дөрвөн бос болоод би 5 хүний гарч сураал. Хинч сураагүй. Тэгээд ингээд яваад энэ интернэшнл байгуулаад тэгээ би тэр дараагийн 7 хоногт бид нэр Александр тэр очиод колорсоо гаргаад энэ чинь онол бүр сүлд гаргаж гисэн байхгүй. Онлын одоо манай загварыг харж байгаа монголч гэсэн буюу нэмгэн загварыг гойшилж хийжгээ болтгох хасна гоё вижгээ та байж байгаа. Онол чи бас толгой аюулсан ажиллаж штэ. Тэгээд байгуулж хийчихэд дараагийн 7 хоногт 2 хоногийн дараа би колорсныхаа загварыг оюуны өмчтэй өгсөн байдаг байхгүй. Тэгээд эн чинь би юу хийж байгаа, яаж байгаа гэдэг бүгдийг мэдчихэж оюуны өмчээр хамгаална үстэй. Тэгээд оюуны өмчээр хамгаалаад ингээд явсан. Тэгээд тэр чигтээ одоо л байсан. Би хаана усан тэр газар л байгаа шүү дээ. Яг үнэ хэлгээд. Нэрний хувьд яагаад 2 байгаа даа? Би нэг байх хэрэгтэй. Гэхдээ би Хүннүү гэдэг надаас тэрийг асуухгүй асуух чи бодоо үстэй. Би Хүннүү гэж нэр өгөөд Хүннүү International мотоцикл клуб байгуулсан тэр чигтээ байж л байна. Яг 7 жилийн өмнө би юу хийсэн тэр чигтээ байж л байна. Та ингээд сүр оруулж ирдэ шүү дээ. Одоо манай нөгөө идэг үг нэг тийм. За танаа клуб хэдэн үнэтэй байна гэхээр манайх нэг 70-80 үнэтэй байна та. Ясамдаа 10-20 За та одоо 1% те 1% те. Манайх 50 байгаа. Ер нь бол бодлого бол 1% дээр байх ёстой юм. Монголд яатсан газар юм. Мэдхгүй байна. Байсгүй л гэдэг шиг. Агөө энэ Монголд тэгээд энэ мотоциклийн жакет байх ёстой. Энд чинь Америкт байсан шүү дээ. Тэ, уг нь тэ. Одоо энэ First нэг президент инкүүс ч одоо Монголд байсан. Тэ. Америк гэдэг нь манайхан нөгөө нэг жоохон тийм. Тэгвэл одоо чи бодоо үстэй чи өөрөө хэний загвараар хувцсан гэж бодож байна. Монголын ёс биш тэ. Одоо Америк хаас дээр 96 оноос л үсэлтэй. Гэхдээ одоо чи Монголын Chopsy ч юм уу Чингисийн ч юм уу колорсыг очиод хэний загвараар хувцсан байна. Аюун тэгэхээр та дэмждэг л гэсэн үг шүү. Одоо наад хувцалтын чи хамгийн гол загвар нь 1%-ийн загвар шиг явж явж. Тэгээ ингээд зарим хүмүүс ингэдэг. Би зөвхөн нэг л юм зөвлөмөр байна. Би одоо чи тэнийг байна мангар байна. Чи мөө байна гэж хэнийг ч хэлмээргүй байна. Надад тэр хин яаж ярих, юу ярих түүч хамаагүй түүч наалтах. Зүгээр юмаа унш эхлээд одоо Google гэж нэг амар том хогийн сав байна шүү дээ. Энд чинь бүх мэдээлч юм байна. Chat GPT-гээс хар. За би ахад 70 цаанаа ягаад ингэж асуусан бэ гэвэл манай монголчин яг 1% гэдэг юм бол хөлөөмш одоо манай нэг монгол сэгээл аваад ирсэн байдаг те юм бол хөлөөмшгүй шахаал байдаг. Тэнгүүд Монгол дахиад нэг та 1% шилжиж байна. Одоо бол нэг та бүх юмс нэг хаалттай очихгүй байгаа ш та өөрөө. Талын салхи байна уу? Одоо тэр холбоонд байна уу? Бүх юмас өөрийгөө тусгаарлцсан. Тэгэхээр ахаад ингээд 1% хэрвээ боллоо гэхэд бүр илүү шахалтанд ороод ингээд ганцаардахгүй юу гэж байгаа байхгүй юу? Би ганцаараа өрсөн шүү. Мангар олол 94 нэгдүгürt. Хоёрдугаарт нэг юм штэ юм охтууд юм ярьдیں۔ Одоо наад сууч аюугаа асуулт байна заяа. Яагаад чам шиг байхгүй болохоор намайг үзье ятаад байгаа. Эсвэл тань шиг байхгүй болохоор эсвэл над шиг байхгүй болохоор би яагаад чамайг үзье ятах хэвчтэй. Жишээлбэл энэ өдөр Монголын мотоциклийн холбоо гэдэг юм чинь өөрөө
хиний загварыг юус дуурайчаад одоо Монголыг шахаад байгаа жишээлбэл. Монголыг анх орж ирэхэд би бас би бол танахыг хүлэн зөвшөөрөхгүй гар ус зурхгүй гэсэн. Юу гар ус зурхгүй гар өрөхгүй гэсэн. Тэр нөгөө Америк нөхөд хэлсэн баг. Болтко why бид нар зүгээр моциклчд үстэй гэн. Танад юу таалагддгүй бэхээр танаахан зэвсгийн амиа яадаг, хард амиг худалдаалдаг бла ийм түүхтэй моцикл гэсэн. Болтко түүх. Одоо бид нар тийм хийдгүү. За танах бол тийм сүлийн жилүүд нэр холбогдоо байсан би тэрийг мэдчихэж байгаа. Тэгээ чи яага манай түүх яриад. Гэхдээ танах тэгдэл газар үстэй ер нь би мангар юм ихгүй. Тэгэхээр хой чи би бас мангар байсан юм л тухайн удаад гэсэн. Тэгсэн чи танаа Чингис хаан хэдэн мянган халаа үстэй. Тэгээ яага бид нар одоо монголчуудыг танаа бүгд алуурчин ятаач гэж бодохгүй ба. Вау, чи бас амар хариулт байсан баг. Та зоригтой хүн үү эсвэл зоригтой хүн үү? Чи хоёр тустай асуудал мөн үү? Зоригтой хүн. Зоригтой байхын тулд зоригтой байхыг шаарддаг. Тэгэхээр нөгөө ахуй ангадагч уу, хумсар ангадагч уу гэдэг шиг тойрог асуулт үүснэ чинь зоригнуудаа, зоригнуудаа, зоригнаар. Ер нь бол зоригтой хүн, зоригтой үжиж л урагшаа алхдаг. Би одоо чиний асуултууд гайгүй сайн бэлдсэн юм шиг байна те. Ягаад тэгэхээр цувралаар аюу гоё юм гинжи хэлэхэд орчиж байна. Би өнөөдөр яагаад би хэнийг ч сэрцээгүй, хэнийг ч цөрөөгүй, би хинтээж тэмцмээргүй байгаа. Миний залууч бүгд тийм. Ер нь ч одоо ингээд манай мотоколдулсан залуучдыг хараараа заяа байгаа залуучдаг. Аюу соёлтой, босролтой, маанаг биш те. Аливаа юмд хүлээцтэй, жинтэй. Одоо эн чинь алдаанаас ололтыг хаар гэдэг энэ зарчим байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн мотоклуб тараад надтай хин үлдсэн юм бэ? За, хуваагдаад. Яг хин үлдсэн юм бэ? Энэ надад айгүй ашигтай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Магадгүй би Монголын шопорст байхдаа Монголын шопоршийг цэвэрлж өгсөн байхгүй юу? Одоо би тухай чинь бас бодлохгүй л ш. Намайг хэн даахнууд хэрийг шаваа аргуулаад гарч ирсэн байхгүй юу? Тэгэхэд Монголын шопорст үлдсэн одоо юу гэдэг манай бүрнэ Мая ч гэдэг юм одоо хид хідэн залуучууд байгаа. Эднэр бол хамгийн жинхэнэ хүний нөхдүүд байхгүй юу? Яагаад гэж? Тухайн хин хүчтэй талдаа ороод юм гараад явчих болох байсан. Гэхдээ ядарч зовж байхтан ч хэцүү байхтан ч бүх юм болохгүй байх үед нь ч сүхэг түшээж үлдэж чадсан залуучууд байхгүй. Эдгээр бол түгэл хүчтэй залуучууд байхгүй. Эдгээр өнөөдөр сүхэг түшээж үлдсэний хүчин сүхээ дахиад өндөж шиг байхгүй. Тулаанд мэдээж ялагдах өдөр байна, ялалт өдөр байна. Ирчүүд хоорондоо сайн муу явж явах үед тонгоох үед босох үед зөндөө штэ. Энэ залуучууд сүхэг түшиж ер нь бол миний тухайн үедээ ийм орон гараа эрээвэр хураавар жижиг сажиг юмнуудыг за хүнийг тэгж хэлэх үхэн. Гэтэл эс тооцвол зөвхөн хажууд 8 залуу үлдсэн. Тэр 8 залуу төшөөд гарч ирсэн тий. Зөвхөн намайг гарахад за надаас энэ урвж байгаа хүмүүс чамаас эзэнэ захиж уруундаа гэсэн. Тэр хүмүүс урвсан уу танаас? Та товчгол хэлчих зүгээр. Урвсан. Урвсан уу тий? Тэг би уралт гэж тэгтээ бодохгүй байгаа шүү. Ерөөсөө уралт гэж бодохгүй. Яагаад гэж би одоо бүгдэнд нь зөв өгч. За байж та манлайлагч хүмүүнүүд бол би их л муу манлайлагч байна. Манлайлагч мөн нь мөн. Гэхдээ би их л муу манлайлагч. Одоо өөрөөгөө батлна гэдэг чиг өгсөн юм да. Гэхдээ өөрийгөө хүн бас магтана шүү дээ. За магтах чиг магтаад ч яах вэ? Та өндөөд нэг зөвхөн моциклийн талаар шүү. Манай ажим Wrap моциклийн подкаст тэгэхээр одоо ингээд бодъё л да. Хүчтэй байхдаа би үнэхээр таалж ирсэн нэг ихтгэлтэй нэг талын салхийг анх зохион байгуулах гад явж байхад нийслэл хот захиргаа ерөнхийлөгчийн ордон гэж сүхөө өтөр бандгаа тэр нөгөө сөвнөр өнөр юмнуудыг хийгээд тэгээ хамгийн анх чинь тэгшээ санаачсан шүү дээ талын салхийг чи. Тэгээд тэр нэг ийшээ нэг бааранд уулзаад тэгээ ийм манаадам хийе яарэ гэд яриад тэгээд нөгөө мангас мөксахан ирээд ерөнхийлөгч ууч хэлийгээд тэгээ сүхөө өтөр юм миний мэдхийл 4-5 жил хоёулаа далбаа галыг цүнх барил ям тамгаар орол энд орол уулзаал тал очиж уулзаал үгүй явсан. Талны салхийг би 5 жил хөтөлсөн. Одоо бүгд харж ирсэн үү? Харж ирсэн. Хөтлөгч юм уу, зохион байгуулагч юм уу бүгдийг хийдэг байл шүү дээ. Дээр дооргоо. За Хүн мото клуб байгуулагдаад Хүн мото фестивал тийм манай клуб би самд аягүй сонир түүхээр. Манай клуб тарах гал муудалцал хоорондоо байж их нэг юм болдог байхгүй. Болтгоо бүх юмыг өөрөө хийсэн гэнэ. За би ихгүй нэг анхны Хүн фестивалыг хэн хийсэн бэ? Анхны даяллуудыг хэн зохиомсон? Анхны тэр том
уулзалтуудыг эрчингүүдийн үйл ажиллагааг манай хүмүүсттэй холбоотой байсан тухайн үед цуурачсан юмнуудыг хэн хийсэн юм бэ? Би л хийсэн шүү дээ. Тэр нь би хийсэн гэдэг би ганцаараа хийсэн гэж хэлээгүй шүү дээ. Мэдээж артал тэр 20 залуучууд чинь байж ич нэг юмд хүрнэ дээ. Мэдээж би жимчилж өгд юм байгаа шүү дээ. Замчилж өгнө. Эрхлэгч рүү орно. Засагт яам там руу орно. Элчин сайдын яам дод руу орно. Би бүгдийн дагуулаад одоо зөргөнхөө иргэд дагуулаад төрийн ёслолт хүртэл явж ил байлаа. Тэ? Маршлын одоо төрийн одоо тэр өндөр хамгаалалттай газар анх моцикл унсан бид гурав тэн дотор их тэнгэрийн авалтан дотор моцикл унаал явж илаа. Хашаан дотор төрийн сайхан бүгд 10 метрийн зайд ёслолцсон бид гурав явж лээ. Ингээ би гэсэн чи тэн дээр мошиж байгаа. Болтгоо бүгдийг хийсэн гинэ. Гэхдээ би чиний баггүй. Би гэдэгтэй биш, ерөөсөө эгондоо биш. Одоо юу гэдэг хөгжим одоо нэг дууд дуулж байгаа хүн оюуны өмч авъя гэж бодъё л та. Тэгэхээр тэр за нэг завин дээр бүгдээрээ суусан байг л явъя. За юу. Тэгээд тэр завийг зохиосон би завныхаа оюуны өмчийг авъя гэд яриа да. Тэнгуут сэлүүрцэн үнэн би ч гэсэн оюуны өмч авах хэрэгтэй үстэй. Би дээр нь суугаа явсан үстэй. Тэ би энэ завийг чинь машинаар зөөж ус руу хийсэн биз дээ. Тэ би далбааг нь босгоо үздэг. Ингээд ивэл чи оюуны өмч болох уу гэх. Тэр зүгээр манлайлагч би гэхдээ муу манлайлагч яагаад гэвэл би яагаад өөрөө муу гэж тооцд юм бэ гэхээр би ихэнх юмуудыг урьдчилж тооцдгүйгээр алддаг байхгүй. Урьдчилж тооцдог, мэдэрсэн оноо нөгөө манай монгол хүний нэг юм байдаг шүү дээ. За арайчгүй л гэдэг. Заахгүй л гэдэг. За энэ яг ингэх гээд байна. Энэ яг ингээд байна гал нөгөөдөртөө алцаал мэдрээл алцаад гэлэнгууд л манай зөргөө ирэл загна шүү дээ. Болтгоо чи яах гад эднэртэй ингээ алцаад байгаа юм бэ? Ямар хэрэгтэй юм зүгээр хайчхалтаа чи. Зөргөө чи бол ухааны шүү дээ. Ми их хайртай нэж өгсөн байхгүй. Тэгээд эрэнгууд чинь заас нэрэж тийм болов. Тухайн үед нөгөө мэдэрсэн ойлгосон юм өөрчилж хийх ёстой юмнуудаа бүгдээр ингээд зөв тооцоолоод явахын оронд тэр тооцоолыг алднагч нэг тийм сүртэй манлайлагч үний үүрэг мөн биш үү. Бид гэхдээ Монголын моцикл дээр хийсэн бүтээснийг би тоочих элдв ярих хэрэг баха зүгээр харагдчихл байгаа шүү дээ. Үнэлэх нэг нь үнэлнэ, үнэлэхгүй нь үнэлэхгүй ямар нэг хүнд үнэлэгдэх гэж би моцикл унаагүй шүү дээ. Одоо манай клубийнхан ингээд хэлэр гараал явж байна. Хин нэгэн зургаараа гайхуулах гэж, постлох гэж, хүнд үнэлэгдэх гэж биш. Би эдний хэрдэл юм чинь та нарт дурсаж бүтээн шүү. Хамтдаа аял гар яв. Өнөөдөр жижиг том олон хүнтэй байх ерөөсөө хаал байхгүй. Чи зөв байвал аяндаа хүмүүс дахиад тойроод ороод ирнэ. Чи буруу байвал хүмүүс алдаад явал. Хоёрдугаар одоо цагт ийм эвгүй байгаа болсон нийгмийн үед хүний үнс нэгдэж айгүй сонирн болцсон юм байна. Би хүн болгоны үнцэнтэй хүн гэж боддог байсан бол одоо жоохон эвгүүрэл жоохон авир гарангууд чи явчихаа. Яагаад та амир итгэвтэй хүн үү? Байсан. Та тэгвэл амир ухаарад байгаа юм шүү. Тэгвэл яг нь одоо танай клуб тэгээ юу хүн өнтер анх үүсгэн байгуулснаас 2 удааснаас хойш юу ухаарж байна уу? Тэгээд заавал ганц хүннүүдэр биш чи амьдрал угаасаа л чи насаараа явж шүү. Ганц миний амьдрал ганц хүннүүгээр би ч өөр юмар зөндөө юмар холоож. Нэг итгэх хэрэгтэй юу? Итгэлгүй бол одоо яаж урагшаа явах лээ? Огт итгэхгүй бол бас урагшаа явах боломжгүй болчиход байна. Тэгээ итгэхээр ер нь манай монголчууд нэг тийм өлөн болчих. Юу хэр юм жижиг сажиг ашигны төлөө хүнтэй нөхөрлөдөг. Нөгөө хүсэл зориг биелээд ашиг нь гарчгаар хаяа явцдаг. Тийм хонжооны төлөө нөхөрлөдөг. Тэр нь бүр шалахгүй хонжоо. Зүгээр нэг юм пялдагтаал дойлгоноо л те өнөөдөр өөрт нь ямар ашиг хонжоо тэрийг үүсчихэл тэгэл бусдыг нохоо шиг хайдаг, шалц шиг хайдаг. Ард нь тэр хүн яаж хөрж байгаа, яаж зовж байгаа, яаж гомдж байгаа, гундж байгаа эсвэл одоо юугаар хохироод үлдэх нь ерөөсөө нийтээрээ тийм болчих амар өөдвөл. Тэгэхээр тэр ийм олон өөдгөө хүмүүсийн дунд хүн шиг байх айгүй хэцүү. Хүн байна гэхээр хүн биш байна гэхээр бүр хэцүү. Тэгээд яах вэ? Тэгвэр ийм одоо над хиний том тэгшээгийн стил жижиг тэгшээгийн шиг таалд тэгшээгийн стил. Бүгд нэр гоё инээчтэй хинтэй ч муудахгүй. Хинтэй сайтахгүй. Хинтэйс нэг наалтахгүй. Тэ? Хинээс нэг холдохгүй. Тэ? Тэгээд ер нь бол та нар
жинхэнэ мотоциклчийн хүн гэж хэнийг хэлдэм бэ гэдгийг тэгшээс л арах. Том жижиг тэгшээс. Том тэгшээх юм зураач та. Тэгшээс. Хинтэйш наалтахгүй би түрүүнд зовчлаа. Тэрүүнийгээ хэлсэн дээр нь нэмээд тэгээд зөвхөн замаа хөөдөг, аялдаг. Тэр хүн зураг мураг ахуулах, пост хийх, өөр мөргөө селфи шаагаал те. Би чинь энд явна шүү мүү. Намааг энэ дайлв нэг л олон хүн дайлвдаг юм бол шаарддаг. Тийм ямар зам байхгүй. Ингээд замаа өгөөл яа. Сайн мотоциклчин гэж тэгвэл ямар хүнийг хэлэх вэ? Сайн мотоциклчин гэж сайн мотоциклчин хэлнэ шүү дээ. Одоо сайн тайлбарлал тий. Одоо чиний үгч аягүй юу гэсэн. Сайн мотоциклчин гэдэг байгаа шүү дээ. Тэндээс сайн ах, сайн нөхөр, сайн юу, сайн бүх юм байхгүй. Сайн мотоцикл гэдэг чинь мотоциклээ унаад мотоциклчтайгаа хамт ганцаараа ч хамтаа ч аялахдаа мотоциклчтай туслаад, мотоциклчтай ойлгоод, мотоциклчтай хүндлээд, мотоцикл гэдэг юмаа дээдлээд тэгээд мотоцикл юуны төлөө зам хороохын төлөө шүү дээ. Тэр олон мянган километр замыг туулаад хороохыг л хилдэг болохоос ш. Сайн мотоциклчин гэхээр сайн эргдэг хүнийг бол хэлэхгүй тийм. Та сайн мотоциклчин мөн үү? Яг тэр одоо сайн хэлсэн шигэ бусдыгаа ойлгодог. Сайн мотоциклчин мөн би ягаад энийг айгу бартан хэлж байгаа гэж. Өөрөө магтлаа гэж хүн хэлэх уучлаарай. Би мотоцикл гэдэг юмд хандсан элэг юмдаа болвол сайн. Хов хүн чанараасаа, хов хүн зүгээсээ надтай мөргөлдөх, сүүл сайн муу хэлэх тэр одоо сүүлийн үед ганцхан юмтай болчиход шүү дээ. Үчил зайл да, хол надаас хол байж боо. Би ингээ мотоцикл унаад те хойно өртөө нэг 10 м зайтай юм аа. Тэмтэйг адилхан 10 м зайтай явчих те. Би чам ерөөс төг болохгүй. Эзэн чамд ямар нэгэн байдлаар дарамт учруулж амьдрал чинь төг болохгүй. Тэгэхээр чи надад бити төг болтгоо. Зүгээр ингээд өөрөөсөө л зам мөрөг өгöd гэж. Миний найзууд миний өрөнд өрн байж л тэднэрт бас бити төг бол. Тэ? За таныг юу мотоциклчин болгосон бэ? Хин нэг хараад та мотоциклчин болсон уу? Би наадхны чинь хариултын дараа захиад нэг юм асуув. Намайг мотоциклчин болгосон. Би таны нэг дугаарыг үздэг байхгүй. Бас нэг нэвтрүүлэгт ороод манай энэ дэлхийн ертөнд засар их үзэгсэлнтэй. Бид хин нэгэн шиг тэр мухарт суугаад үхийг хүсээгөө. Бид энэ дэлхийг цастаа, бороотаа, шуурхтаа, юутаа явахыг арьс махаараа мэдрэх хүссэн тий. Тэр бас нэг магадгүй хин нэгэнд бас нэг дэм болсон байсан баха. Дэм болсон уу их олон хүний дургу өрсөн. Тэнд чинь нэг гол ойлголт нь өөрөөсөө үнэтэй мотоцикл унчаа тэрийг гудмаар нэг орлуулж гэдэг өгүүлбэр чи амар сөрөгдсөн шүү дээ. Тэгээ түрүүн чиний энэ мотоциклаас байд юм уу? Өөрөөсөө тэнгууд бүх хүмүүс над руу хүнээс үнэтэй төмөр гэж юу вэ гэж даамна гэдээ орчихсон. Байж дээ. Би зөндөө манай нэг за би нэр хэлэхээ боли би найз нөхдөд онцлог дургу. Хоёр мотоцикл чи хоорондоо ярьж гинэ. Монголчуудын сул тал яг энэ ахгүй. Одоо хүртэл энийг сул цанга ерөөсөө хайдгүй. Хэлбэр хөөдөг. Би нэр хэлээд яах вэ? Шууд л хэлчихүүлээ. Яах юм бэ? Тэр нам. Яах юм бэ? Чиний амьдрал тохиолдсон зөндөө олон онгоо. Тэгвэл ахаал таны өдөөс өөр намайг гэл ярьж л үгүй. Тэгээд би нүүрэн дээр нь холно шүү дээ. Олон нийтийн дунд би жишээлбэл энэ чинь фэйсбүүкүүд чи олон нийтийн мэдээлэл ирсэн юм байна. Тэрийг танихгүй хүмүүсийн дунд би онгоо өрн таниулж байгаа. Чиний амьдралын зөндөө олон онгоо хэлж байгаа. Тэ? Би нүүрэн дээр нь өстой хамгүй гарамгүй хэлдэг хүн гэдгийг намайг гэсэн нийт тэр юм мэднэ. Яг муу хар пицта, эргүү пицта, боловсруулгүй муу харах уу тэ? Чи ийм бэж чи зүгээр зайл цааш юм хаалтар гэж би бол хангалттай. Түрүүний тэр ярьжсэн юм чи баггүй. Хоёр мотоцикл чинь гарах гэж нэг наадам хоёр. Өгшөө андаа. Годомжинд заамстай амар гой онгорхоо байсан. Нөгөө бүгдээрээ наадамд яваад хоттой тэр чигтэн мотоциклтэй гараа яах юм бэ? Манайс хин харах юм. Манайс харах хүн байхгүй шүү дээ гэж юм. За. Энэ л манай миний түрүүний нөгөө нэг өөрөөсөө үнэтэй мотоцикл унсан гэдэг хүмүүс чи хэлбэр. Хүнд харуулах гэдэг шүү дээ. Мотоцикл унаад годомжинд очиод мялх хүүхдүүд хүн зам хүндлэн гараад хүүхдийн баяраар явж байгаа манай нэг мотоцикл чинь мэдрэл мото тэр 101 юм шин амар лаг загварын хаалмар лавцс. Тэгэл зам хөндлөнгө хүүхдийн баяраар гарч хат ингээл хаалж байгаа байхгүй. Дотор ингээл анцааж байгаа байхгүй. Мотоциклоосоо хямдхан баг байгаа байхгүй. Тийм зам хөндлөн гарч байгаа хүмүүст харагдаж яах ч. Ямар гоё мотоцикл чинь бэ гэхгүй шүү дээ.
Ямар гоё мотоцикл байл юм шүү дээ. Тэр дээр нөгөө хүний үндэс гэж түүж байхгүй шүү дээ. Мотоциклээс хямдан гэдэг чинь тэр. Тэгээд бусдыг хайрлах, хүндлэх, нөгөө анд нөхдөд хайрлах, хүндлэх тийг огт сэтгэл байхгүй хүмүүс чинь ер нь 10 сая, 5 сая үнэтэй хүн байгаа юм манад. Тийм 5 саяын ч үнэн зөндөө байгаа шүү дээ. Тэгэд тэр үнэтэй мотоциклч хэдэн сая явчихар чинь тэр 5 сая үн өрөхгүй сэтгэлгээтэй, сэтгэхүйтэй, ухаан бодолтой нөхдүүд чинь хажууд нь эмнэлгийн машин яваад тахта орилуулад уралдаад байна эмнэлгийн машинтай. Мэдрэл одоо чи президент болж байгаа олон хүн толгоолно. Тэр нунд чинь олон гажигуд гарч ирнэ. Хороолын нундор даан одоо би ингээд нэгдүгээр оролт амар орилуулаад тэр бүр хотоор нь дөргөөгоол бүр сандраа цонхоор ингээ хахаа нэг муу байк сапигцэг өгсөн 5 сая өрх юм байк. Тэгэл гэрлэн дохонд орчоод хоёр тийш ингээ намаахийн хараад байна гэл тээ. Гэхдээ энийг чи хэдэн төгрөгийн үнэтэй хүн гэх юм. Хүнээс үнэтэй моцик байгаа үстэй. Наач бүр ямар ч үнгүй зүгээр жоо хуйлгүй тэнд дайраад алчмаа нөхөр байхгүй. Би бол ингээ дээрээс нь гранат марнат байдаг бол ямар бахархалтай шийдэл тээ. Новшиг. Тэгэл эмнэлэгт очиж аавгаа эргэчээд гарахтаа тэргээр нэг хаазалж асаагаад хаазалж байгаа л эмнэлгээ хаалгаад тэнд дотор биеийн муудсан хөгшин хүүхэд хөвөө чинь янз янзын байгаа штэ. Би нялгаа хөхтэй 10 дугаар ороод манайх байдаг гэсэн би мотоциклчтэй турж орж ирэх шаарддаг гэсэн. Би энэ тэгээд нэг Kawasaki Vulcan дийлгүй нэг өгдөг. Тэгээд дахиад болохоор хоёулаа цуг манахаас гараад манийх мотоцикл түрээ гаргаж чаддаг хөө. Яа тэгвэл тэр намхан байрн чинь зөндөө олон хүүхдүүд унт чинь мотоцикл асаалаа минийх чинь нөгөө панк гэж явж чинь бүгд сочин зэн яд зүгээр 50 хоолоо аялж байгаа цайгаа аялж байгаа элчтэй хүртэл ингэж явжод ногшгүй би бүүн хүний хараад байна. Тэгээд тэр хүн өөрлөө нарахаар энэ нэг юм дутуугийн комплекс хэнэ. Чи мотоциклчтай олоод хэлэхт ягаад тэгэхээр хизээч бусдын анхаарлыг татаж үзээгүй доожгүй ядуу хоосон гуйлагчин өссөн заяа нэр төртөө байж үзээгүй хүмүүсийн нэр төрийг дуулж олны бахархал байж үзээгүй үндний дутуугийн комплекс үү. Үнтэй мотоцикл аваа. Тэгээ мотоцикл дээр мордонгууд одоо намайг хүмүүсаа. Одоо бэстэ гоё болцсон. Одоо над руу хайгаацлаа. Хүмүүс харж ич ямар гоё. Өөрийг харахгүй нэг ойлгодог. Тэр хүмүүс чинь нэг өөрөөсөө үнтэй мотоциклаар дамжуулж юу хийх гэдэг юм. Бусдын ийм эгог татах гэдэг шүү дээ. Бусдын нөгөө анхаарлыг татах гэдэг шүү дээ. Ягаад гэвэл багаасаа зайлвал хинч тоогдоогүй, охтуудч тоогоогүй, найзууд нь ч тоогоогүй, ядуу осоо өссөн, гуйлгчин байсан, хөгийн пиццтай хажээлтэй ногоонойл тэ ингэвэл тэгээ нэг мөө өгийн 8-ч мэмэч юу ч үгүй ингэж байж байгаад амьдрал нэг юм жоохон хурж ирээд нэг мөнгөтэй болоод тэгээ нэг мотоцикл аваад одоо би өстой ямар гоё мотоцикл өгөө хүүхдүүд дагааг үлдээд тахтал дээр нь сууч хүүхдүүд дөнгөрөө шагаад. Энэ сэтгэлгээ манай олон залуучдыг алж байгаа. Тэгээд би оллуудаа тагцсан бити тэгчээ залуучтай миний хуучин клуб анаан цаана гэл ийм залуучууд байсан. Тэгээд одоо хүмүүжсэн баг, болсон баг тий. Мэдээж цаг хугацаа надад эхийн нэгнээс айгаад ах юу чалга. Намайг өдөө бол ирээд алган хядхан би шиг олон хүнийг үзий ядуулт шүү дээ. Ягаад бол батархалтай байдаг тий. Мотоцикл унаагүй болдгоо, мотоцикл унаад унсан болдгоо. Тэр нь унсан гэдэг нь асар олон хойно одоо ингээд манлал явж шít. Тэргүүлээд энэ хоёрын ялгаа юу вэ? Баггүй. Яагаад гэвэл би мотоцикл унахаас өмнө ш таны хүчнөө бас хойно ч хараад сууж байгаа шүү. Ингээ мотоцикл унахаас өмнө би тэгэл өөрөө амьдрал болгоол явдаг гэсэн. Мотоцикл чинь тэгэл надад бас өөрлөлт шүү дээ. Ер нь бол өөр зардал. Таны хойноогоо гişүүдээс өмнө хариуцлага үлээж шүү. Сэтгүүл chung нэг клубыг толгоолж байгаа үед би бүх залууч одоо сүүлийн хүннүү мотоклубыг байгуулсан цагаас хойш цаг хамаараг Монголын шопс байхын хадаа мадаа яриндоо тэрний өнгөө гэж нэг хүүхнүүдээ аламсаа шулумсаа энэ төр гэдэг нэг янз янзаар хэлээд тахаар үгүй надад хараа ханаа гэж та нар нэгнийгээ бити ой дэрээ биз та энэ биз та гэж тэгсэн чинь нэг мангараар хүлгээ одоо энэ манай хүлгэж моцоглон хардах ч тий мангараар тэгдэг байхгүй өөш тэгвэл юу яа хараа мэрэ энэ төр гэдэг ярьчих гэснээр хатаа хараа хосоо хараа тэр хараа мэр ямар муухай юм байна нэг сагсаасан барцаас харагнууд хараа мэр гэдэг марцсан жисэн байхгүй тэрнтэй адилхан би өөрөө ерөөдөө жоохон ширүүн залуу нас маш ширүүн байсан соёл мото хүмүүжлэг байсан давтаргүй надад байгаа би бодохгүй чи битээ цорц юм шиг ямар байлаа чи гээд хэлхэн олон байгаа учраас би шулуух хэлчихлээ тэгтээ одоо би айл болох хүннүү энтрис хүннүү олон улсын мот холбоо болвол
дэлхий рүү гарах гад ингээд зориг тавьсан ингээд зүтгэж байгаа энэ залуучууд аль болох соёлтой байхдаа би клуб дээр нэг бизнес авах битгий дуудажээ. Байнга хэлдэг. Болооч чи наад бизнес авал. Чи заавал хүний нэр дууч араас нь бизнес дуудах нь ямар хүчтэй. Тэ. Тэгээ хоорондоо соёлтой байж нэгнийгээ хүндэлчээ. Бити юм эргүү маанаг байж, бити юм заваан байж. Тэ. Идж уусныгаа цэвэрлээ авчдаг байж, хувц унараа гоё өмсдөг байблаа ингээд эмээ шүүглэн штэ. Эн чинь юуны төлөө өглөөд яваад хэлээд залуучтай зүг байлгах гад зам дээр соёлтой байж, тэ. Түүмээ даа мэдээгаа болоо, тэ. Гэт ядаж нэг эмээ гарч ивэл зам тавиад бла бла гэдэг үглэх юм зөндөө. Чи наад нэг шороотой хувцас болооч чи ингээд хар өмдөмс бормомс. Тэгээд одоо манай клуб ч гэсэн юм болго юм зэгстэй болсон чинь залуучууд эгэлдэг газар шүү. Булгаа тавил уулга тавьж бодоо шүү. Тэгтэл чиний надад асуулт чинь зөвл асуулт байна л да. Намайг олон харж байгаа. Намайг олон харж байгаа учраас би өөрөө зөв байх хэрэгтэй, эерэг байх хэрэгтэй, хүмүүжлэлтэй байх хэрэгтэй. Одоо нөгөө сая хэд хоногийн 3-4 хоногийн өмнө Facebook дээр нөгөө Voltco өөрчин 3 сая төгрөг аваад өөрлөө гэдэг. Буцаага лайв хийсэн, уцтсан, ярил очиж олцчихлаа байхгүй. Нэг юм яг нэг юм маш хаалттай шүү нөгөө олонний танил нэр хүндтэй хүн болохоор би фэйсбүүкээр ингээд шаажих юм бол айн маань гэх юм. Байгаас илүү би анхаарал тавьсан. Тэ чи нэг юм дагагч магч юм биш. Би тэр хин нэгэнтэй маргах муудалсан анх ерөөс хүс би нэг зүгээр 50 тайлбараа хэлээ сууж байхдаа ойлголцсон шүү дээ. Хүн 50 болоо. За 5 минут завсарлах. Тамхилээ. Нэг юун дээр зогсож байгаа зү. Хамгийн сайн нээс хамгийн цуг явсан одоо ийж нь удахгүй чинь өрсөлдөгч бол. Хөлөө. Тэ. Тэгээд хоёрын подкаст 2 сар наа гэж. Томоо тэгтээ амьдралын үнцэр байгаа нь энэ дээ. Тэгтээ өрсөлдөгчгүй бол бас хөгжихгүй. Өөдгөртэй шүү дээ. Одоо жишээлбэл миний амьдрал мангар сонирхолтой байгаа шүү дээ. Би Монголын мотоциклийн клубүүдтэй хинтээ ч өрсөлдөөгүй. Яг шолох байл. Би урагшаа хараад 7 жилийн өмнө эхлүүлсэн ажлаа хэвийн үргэлжлүүлэл явуулчихаа. Би дундуур мөксөрч гарч наан цаа нэгээгүй Монголын шопорсоос урваагүй, найз нөхдөөсөө урваагүй. Би клубээ байгуулсан болохоос тэрийг оруулагч тооцвол тэр үний сонголт тий. Гэхдээ өрсөлдөгч бол өөрсдөө гарч ирээд өөрсдөө өрсөлдөд яваад. Би ингээд ямар ч өрсөлдөөнгүй урагшаа хараад юм ээж ихт ингээд тэрийг өрсөлдөгч хараад байгаа бол тэгээд надад сонирхолтой болчихдог байхгүй. Энд чинь ингээд зүгээр айж хөнгөс нэг багийн бортоор ороод ингэсэн цуггүйгэл ингээд тий. Тэгвэл би бас жоо хурдан нэмэрч юм шиг тий. Таны хөгжүүлээд байна. Энэ хөгжил яг үнэ. Наад харц зөв, өнцөгчин зөв. Хөгжил байхгүй. Тэгээ энэ бол бүгд байх юм. Клубээс клуб салж гарах, клубээс клуб төрөх гэдэг чинь үзэгдэл чи дөрөвнөөс хойш надаас авах гэдэг чинь танаа хүннүү 2 салчлаа, хүннүүгөөс чинь дахиад нэг хүннүү салаад гараад. Хүннүү Улаанбаатар чи хүннүү интернет мотоциклын Улаанбаатарт салбар шүү дээ яг үнэ хэлгээд. Тэгээ би оюуны өмчт өөрийнхөө юм л өмсөж байгаа. Би энэ хар өнгөтэй хувцас өмсөжсэн хувцас л өмсөж байгаа. Би юуны шиг өмсөөлөөгүй. Шарыгаа улаанаар будлаа, улааныгаа хараар будлаа. Хэдэн удаа колорс будах гэдэг юм. Одоо бүх зургууд нь байжлаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг би бол тэнд байгаа найз нөхдүүдийн нэгийн ч муу муухай хэлэхгүй. Хувийн тэнийг лалрын багийн маа би хэнийг ч хэлэхгүй. Би шулах байлч. Гэхдээ өөрөө суугаад цаас харнаа гараад колосо зурчих тийм хэмжээний л оюуны бядтай байх хэрэгтэй байхгүй да. Өөрөө суугаад би клубтээ ийм нэр өгье. Би энийгээ манай клубын онцлог бол ийм юм байна. Манай клубын дүрм журм бол ийм юм байна. Манай клубын барих одоо алсын хараан ийм юм байна. Манай клубын бодлого нь ийм юм байна гэдэг юм өөрөө суугаад бичээд гаргачих тэр хэмжээний тойрд суужгаад хамтдаа ээж тэр хэмжээний л одоо байх хэрэгтэй. Үндсэндээ бол альва энэ зах зээл гэж ярих юм уу, энэ мотоциклийн зах зээл гэж ярих юм уу, эсвэл одоо энэ өрсөлдөөн талбар дээр өөрийн гэсэн өрмөц онцлогтой өөрийн гэсэн шин юм ээж гэх юм л оюуны бят байхгүй л одоо тэгээ миний оюуны өмчиг би зөв өмсөн явж гэж би нэг манай найз сайн мэднэ нэг шууд цохоод алчхаар ингээд өтгөртэй тий. Өндөрлөг ямар нэгэн байдлаар ямар нэг юмыг шууд хийх үнийг одоо чинь яачлал яаж вэ? Одоо би хичнээн зодтолдохгүй зодтолдод яаж дийлэхгүйсэн ч гэсэн дийлэх одоо хуруугаа юмнуудын хол авчихна гэсэн үү яа. Тэр өмнө би танаас асуусан та зоригтой хүн үү, зоригтой хүн үү асуусан та
зорилготой дараа нь зорилгоо дагаа зориг орно тийм ээ. Тэгж хариулсан. Ер нь одоо та өөрөө одоо авч үлдэж байгаа үлдсэн хүмүүстэйгээ клуб бай. Авч үлдэх биш. Энэ өгчин буруулчлаа. Авч үлдсэн хүмүүс биш, зүгээр л байсан байрандаа үлдсэн хүмүүс. Шулуухал. Хэр хэмжээнд ахиж аваач гэж боддог вэ? За одоо миний бодол хүсэл сонирхол гэдгээс илүүтэйгээр залуучуудын маань явах чадвар л мэддэх баг. Гэхдээ би та бол бууж өгөх үү? намайг ямар нэг юм бууж өгч байгааг харсан байхгүй. Тэгээ нөгөө сүүлчийн тусал цусаа дуустал хинийний өмнө бүхийж тонгож хинийний өмнө бууж өгнө гэж байхгүй. Байр сууриа за байр сууриа би итгэсэн та өөрийнхөө итгэсэн нэг үнтэй энэ л намайг орлондоо гэсэн үнд нэг өгчий доо гэсэн бодол байсан уу? Байлгүй. Энд чинь хин яг тэр байж байгаа үе чинь шантрал уу? Эсвэл өөр зүйл үү? Юу яг тэр? Би чи амьд хүн штэ. Би чи хүн гэдэг бодгол байхгүй. Ичнээ чиг шугамтай тууштай үнэнч байлаа гэд би амьд хүн надад шантрах үе байдаг. Гомдох гутрах үе байдаг. Тэ? Гундах үе байдаг. Сайн болоод муу мухаг үзэн ядах, жигших, баярлах, тэ? Бүхэл мэдрэмжүүд надад байгаа. Би тэглээ гэд нөгөө нэг байгаа чиг шугамаа алдахгүйгээр л баярлаж, гомдож, гутарч, үзэн ядаж одоо яа бүхэл мэдрэмжүүдээ хийж явдаг. Тэрнээс биш юу гэдэг энэ шантраа болоод энэ хүнүүг хайчи, нүг болчи гэдэг юм. Болиул энэ моциклыг хайчи гэдэг юм уу? Болиул энэ сэтгүүлчийг хайчи гэдэг юм уу? Болиул энэ авгаа тамдиж барахгүй маань одоо ингээд залуу ах чинь авгаа хүртэл тийм байлаа шүү дээ. Болио лаа гэд. Тэр бол үгүй шантрахтаа ш давлуун бахта онгороо бахта хийжсэн үл тээ. Моциклчин болсноор таны амьдралд гоё өөрчлөлт байна уу? Эсвэл яг моцикл унж эхлээд одоо энэ нийгмийг арай гоёор ер нь харж чадсан уу та? Шал өөр ертөнц байд юм биш шүү. Хамгийн анх Red Falcons, Mongolian Choppers энтрийг анх байгуулад гэж туучин байгуулцах гал ингээл хамтдаа хурал цуглааны хийж явах үед бол ямар ч ирээдүй хараагүй гайхаагүй зүгээр монголчууд Монголдоо ингээ моциклтой Америкуудыг дуурайгаад тэ Оросуудыг дуурайгаад клуб болоод бүлүү үүсгээд явъя гэдэг ийм л одоо дөөрөмөл хэлбэр байлаа шүү дээ чинь тийм манай монголч тийм алсын хараа мараа инээд байсан. Энэ ч ихтэй ч гэсэн Монголдо моциклонод гоё бай, цөмөрөө хамтаараа гоё бай, клуб бай, сүртэй бай, хүмүүст гоё харагддаг, үнсэн зорилгууд аяг ойлгомжтой шүү дээ. Гоё харагдах, гоё байх, бусдын анхаарлыг татах, хүүхнүүдийн анхаарлыг татах юу ч үгүй. Тэ, ер нь гоё харагдах гэдгээс эхэлсэн байхгүй бүх юм чинь. Лаг харагдах гэдгээс эхэлсэн. Тэгэд одоо моциклонод танд гоё юм байна уу гэж. Надад гоё юм байна. Юу гоё юм бэ? Гоё байгаа юм бэ гэхээр надад Mongolian Choppers-ын хятад очсон тэр 10,000 miles клуб дээр очиод логогоо юмаа бэлгэлцсэн байгааг хараад гоё байсан. Яагаад гоё байсан бэхээр энэ моцикл гэдэг хүн хэрүү гарч ирлээ гэдэг юм чинь гоё байсан. Надад тэгшээ Орос орныг бүтэн моциклаар туулаад явж байгааг харах гоё байсан. Тэгэхээр гоё байсан. Манай чимгээ Орос орныг туулаад явж байхад манай Улаанбаатар тэр бүр одоо баруун Европын орнууд очсон тэр уул усыг тараад Иран, Ирак гэд Афганистан гэж явж байгаа үед үнэхээр гоё байсан. Энэ л Монголын моциклийн хөгжлийн эхлэл гараагийн цэгийн тавьж исэн бид нар тэ 10 жилийн дараа 20 жилийн залуучууд тэнд хүрч штэ. Би залуучуудад дагуулад байгаль нурын баруун эрийг зүүн Түнхинск энэ том уулсуудыг даваад гогцоонуудыг даваад явж байхад гоё байсан. 21 аймгийг би моциклоор дуусч хамгийн түн Сүхбаатар аймагт очиод 21 дэх аймгаа бид нэр дууслаа даа гэж хэлж явах үе гоё ус. Би өөрийгөө ч Алтай Таван бүгдийн тэр мөнх цас дуулсуудын голоор моцикл өнөд явж иш амьдралдаа төсөөлөв шүү дээ. Тэ? Би өөрийгөө Түнхинскийн тэр Култукийн давааг даваад тэр Түнхинскийн уусуудын цааталд явж байгаад хаасан хятадын чүнчинд моцикл унаад явж ийн тэ. Бээжингээс хойш 1700 км. Хаавас энэ зүүн хязгааруудад моцикл унаа би төсөөлөөчгүй бодооч байсан. Гоё ус.
Тэгээ ер нь энэ амьдралын утга учир чинь мотоцикл гэдэг юмар дамжуул мотоцикл чинь яг үндсэндээ үнс юм муу юм уу? Бас яг 100% бүрэн үнс юм шиг. Мотоцикл чинь утга учир нь байхгүй. Үнс нь бид нэр өөрсдөө хүн байх учраас. Мотоцикл чинь утга учир. Ягаад утга учир юм гэхээр биднийг нарыг, салхийг, агаарыг, амьдаар нь, ясмахаар нь, арьсмахаар нь мэдрүүлээд бидний явдаг хурдаас даруй 100 дахин илүү хурдаар явуулж байгаа байхгүй. 100 дахин илүү хурдаар бид нэр замыг туулж чадчих шүү дээ. Арьсаараа, салхиараа, нараараа, махаараа мэдрээд бууж ирээд ядарлаа, касктайгаа цуг тайлаад тэ. Энэ бол нөгөө чиний асууад байгаа гоё байсан уу? Нэрээ гоё байсан. Амьдрал мотоцикл гэдэг юмыг унснаар үн цэнтэй утга учиртай болсон. Тэгээд эр зөргөөрөө бахархчихсэн тийм. Одоо юу гэдэг тэр Оросын том тирнүүдийн цуван тэр гортгнуудыг тойроо явж байгаа үед аятайхан байхаас өөр зүв байхаас илүү гэхээсээ илүүтэй эр зөрөг тэр Оросын хувгаар асгаж байгаа ойхтор олон бороонууд хятадын тэр валаар аимшигтай халуунуудтай бид нар зөвхөн Facebook, сошиал хуудасаар би тэнд явж ингэж гэж гайхуулгаас илүүтэйгээр манай чимгээ чи эмхтэн хүн шүү дээ эр зэрэг гаргаа явж байгаа юм чи гайхвал тий. Тэр манай Улаанбаатарын видео бүсгүүд одоо ч л ороогүй л байна. Одоо тэгшээ бол баг мэдчихдэг хүмүүс алгуулчихдаг шүү дээ. Хаач яваа тэр Эрдэнэ болгон тэр хоёр тэнэт алга болно. Сүүл бас шинэ клубын залуучууд хойно явж байгаа сур над руу уцчихсан. Танаа залуучууд мөн өгөөд үгүй наадалтаа сайн уучлаарэ. Тусуулаад явуулаарай гал энэ кастар мастан хойтлоор явж байгаа сур над руу уцтал бүгд хийжсэн тэгэл баярлж исэн. Гоё байсан. Монгол хүн явж штэ. Нөгөө монгол хүн чинь 1900-аад оноос хойш Орос гэд хэд хоёртой хавжигтаад ядруу буураа гүрэн болоо социализм дарлагдаад жалан дотор хашцсан эргэлдэж исэн бол одоо морин хөлгийн орон төмөр хөлөг унаа дэлхийг тариад нэг нэгээрээ сумлаад гарч эхэллээ штэ. Одоо араас нь өчнөө цаваа чимгээ байд юм уу тэгшээ тэр сүлд хинийхэн явж илаа. Скасийн бас явж исэн те. Тэгээд энэ чопорсын уршийн хатад руу явлаа. Энд чи одоо ингээд энэ баригдсан байсан хүрээлэгдэнд хязгаарыг зад татаад гарлаа шүү дээ. Магадгүй тэгвэл харамсах зүйл байсан уу? Мотоцикл унахад харамсах зүйл байсан. Яах ч бод мотоцикл унах та. Байсан. Унснаас болоод алдах зүйл ч юм уу? Алдсан зүйл байсан уу? Байсан. Байлгүй яах вэ? Мотоциклийн дөрөв дээр гараад хамт явж байгаа найзаа. Одоо маяга би мотоцикл дээр суунахад амжигтай харамсчихсан. Одоо Монголын чопсгол явдаг бүтээрийг таалдагч байна те. Тэгээ амжигтай харамсчихсан. Болтгоо чи барьдаг хүн алюминий гарыг бариад хуруунуудыг оруулчихлаа гэхэд би эгийн юм мөр нь хугарцсан байвал эндээс татчихуулж болохгүй тэгэл. Дотор өвдөл тэг өвдөлтийн биеэр мэтгшил болж ирсэн те. Бас нэг хоёр ч найзгаа мотоцикл дээрээс алдчихлаа. Харамсах үе байсан. Гэлээгээд өнөөдөр нэг хүнөө утаг клуб саллаа юм уу? Би Монголын чопорсын тийм энд би нэг харамсаад байдгүй. Ягаад бол энэ бол зүгээр Монголын мотоциклчдын хөгжилд байдаг л үзэгдэл. Хүн ер нь юмыг дэлхийн мотоциклийн удаж тий. Хүн ер нь юмыг судалж агаад эхлүүлэх үү эсвэл эхлүүлчихэд дараа нь судлах уу? Яста нөгөө чи олон гоё асуултаас яста тэнийг асуултаа биш ажиллаа. Мотоциклтэй холбоотой. Эхлүүлчихэд судалсан дээрх мотоциклтэй холбоотойгоор бол Эхлүүлчихэд үү? тий. Аваа ухаж байгаа судалж байгаад эхлүүлэх байх. Тий. Эсвэл унтчаад маргааш нь суух тухай шийдэх юм. Тий. Бас өөрөсгөл ойлголт ч тий. Судалж байгаад эхлүүлэх гэдэг ойлголт чинь бол эхлүүлчихэд судалсан дээрх. Ягаад тэгэхээр чиний зүсгэлд үнэхээр мотоцикл байгаа бол тэгээд мотоцикл чинь чамайг нөгөө би хэллээ шүү дээ нөгөө хүргэх нөгөө субъект шүү хөө. Тэ? Объект нь субъект надад аль зарах юм байна. Тэгэхээр мотоцикл чинь чамаа зүгээр чиний алхах хурдыг 100 дахин нэмэгдүүлж л өгөх юм байхгүй. Нартаа салхитаа гадаа ил нэмэгдүүлж өгөх юм. Чиний эр зөргөл бахархлыг мөн чанарыг нэмэгдүүлэх юм. Манай Монголын мотоциклчд клубүүд яг тийм олон улсаасаа юу яг суралцах хэрэгтэй юу? Эсвэл бид нар өөрсдөө дотооддоо дүрмээд байгаа зохиох хэрэгтэй юм уу? Эхлэхдээ олон улсаас суралцаар хагаад эхэлсэн. Манай Монголд мотоцикл гэдэг нь мэддэг ч байхад дэлхийн мотоциклээ үйлдвэрлэчихэд яг MC клуб ямар ах хэрэгтэй? Их дэлхийн мотоциклээ үйлдвэрлэчихэд тэгээд тэр дэлхийн чинь мотоциклыг анх Данзан гэдэг хүн
Тэгээд тэрний араас хөрсөх гэдэг хүн анхны харлагын холбоог байгуулаад тухайн үед байсан 20 хэдэн бүсийг цуглуулад ингээд үзчихсэн шүү дээ. Тэгэхээр бид нар угаасаа гадны юмс сурцж явж байгаа. Төмөр хүлэгтэн мортон монголчууд гэн моригд чи өөрийн аршинтай ааштай өөрийн хөдгөнтэй үйлдэл хизээж аваад шийдэж магадгүй яач магадгүй моцикл бол чи яаж унан тэргүүч л яваа. Өөрийнх нь ааш аршин гэж байхгүй тийм. Юу гэж байхгүй зэрэг эвдэлчээд ааш аршин гаргалаа гэж ярихгүй бол. Тэгэхээр клубуд яг яах ёстой юм. Клубуд тэртээ дөрөв гадны амьдралаа судлаад явцсан байж байгаа. Энэ дэлхийн хөгжчөөд шүү дээ. Жишээлбэл одоо баахан шинээр контент зохиох гээд зовоод яах юм бэ гэж найруулагч нар ярьж байгаа байхгүй. Тэгтэл дэлхийн өөрөө 200 хэдэн орнд бодцсон байхад тий чи тэнд бодох гээд яах юм бэ л тийм байж. Зарим хүн Монголын өвөрмөц онцлог бодцсон юм дээр тэр өвөрмөц шингээх байхгүй. Одоо үндсэндээ болтгоод дээл Монгол дээл өмсвөл Монгол хүн шиг харагдана. Орос дээл өмсвөл Орос шиг харагдана тий. Манч дээл өмсвөл манч шиг харагдана гэдэг юм ингээд энэ ойлголтоо. Тэр дэйлхэн манайхан суралцж байгаа. Бүгдөө суралцаал явж байгаа. Яг Монголын өөрийн дүрм мөрм гэдэг тэр морио унаад гарсан дэрх үү. Манай Монголд бол гадны дүрмүүдээ суралцаал явж ил байна. Тэгээд ерөөсөө зүгээр моцикл дээр хийрхэд л хэрэггүй юм байна. Одоо моцикл чинь юм моцикл дээр хийрхдэг хүмүүсийн ажил чинь нэг юм ажилгүй амьдралгүй би түрүүний нэг хэлээдсэн урд нь хинж тоож байгаагүй хинж тоогдож үзээгүй юм гологдмол гоочлол байсан юм моцикл унахаар хийрхдэг байхгүй. Ийм байх ёстой, тийм байх ёстой. Мэдээж клубын өөрийн дүрм байн зарчмаа тэрийг даган байна. Тэнгуут тэн дээр чи ингээл энж клубыг хянах гэж үзээл, тэрж клубыг бацах гэж үзээл, тэ. Тэгснэ би Монголын номер 1 маршал байна гэдгийг яаж ах шиг тэ. Хин ч ямаа Монголын маршал хэлсэн ч юм бол клубтэй л байвал ер нь маршал гэж яг юу вэ? Клубтэй л яригддаг юм болохоос нэг тийм ямар цэргийн армийн генералын цолж тэ солиороод шаардлага байхгүй л байхгүй. Би бол Монголын хамгийн том клубын тим юм байна. Солиорхоос болчих зүгээр моцикл унаад тэгшээ шиг аялчих. Тэ? Тэгээд дараа нь магадгүй олон юмэр, том юмэр. Чимгээ шиг аялчих. Улаанбаатар шиг аялчих. Тэгээд дараа нь нөгөө хийрхэж болно. За хийрхий чинь зөвшөөрөж гэдэг юм уу те. Эсвэл хийрхий чинь зүгээр чимээгүй харъя болох юм гээд. Тэрнээс биш аялаагүй байж, яваагүй байж нэг ойрхон 10 жилийн хугацаанд ойрхон нэг 4-5 аймгийн нутгаар очиж үзчихэд үсрээ нэг 18 аймгаач ядаж моциклаар тойрч өгөө гэж би моцикл чинь гэж яриад би хөөрөөд энэ намайг арах угаад ингэж нэгдүгээр төөрөд явах. Хоёрдугаар бас нэг ойлголт байна. Үнтэй моцикл унаа тэрийг талын салхитаар очих гайхуулах гэдэг юм солиорл. Эсвэл үнтэй моцикл унаал энэ тэнд аваач тавьчаал нөгөө өөргөөч хараад ханах өөрөөс нөгөөдгөө хараад ханахгүй те. Бид нар моцикл хараад ханддаг үлдээ ер нь бол нэг моцикл авчиж тойруулах гэсэн үг л те. Тэгтээ нэг юм моциклийн үн цэнээр тоогдох гэдэг юм солиорл хэрэг. Би үнтэй моцикл унсан юм чи би одоо гоё үстэй гэдэг юм ойлголт. Тэ. Нөө лоосын мотоклуб ер нь нийгэмд их бас сайн бас ер нь их хийж харагддаг шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд миний харснаар зүгээр нэг нэмлэгтэл нэг юм бодох шиг байсан. Прадис нүү юу байсан нь. Тэгээ Америк гамбагийн санаачилсан ажил. Юу босод бүхэл нийгэмдээ их оролцоотой байх хэвээр өөрсдөө баярлалаа. Яг нөгөө өөрсдийнхөө харагдах өнцгөөс моциклийн бүлгүүд айдаг байхгүй. Заасан сахалтай нэг юм алуурсан цавьтай тий. Явж хамгийн зарим муутай моцикл унатж байгаа юм тий. Тэгээд бодохоор тэнийгээ дарахын тулд бид нар чинь харагдаж байгаа шиг муу хүн биш шүү. Бид нар сайн хүн шүү гэдэг байдлаар нэг талаас хандаад. Нөгөө талаас ер нь бол энэ хүний буюу одоо манай клуб чинь сая нэг хэдүүлээ 50 хэдэл жил нэг манайх чинь заримдаа 100 болдгийн тий заримдаа тарж утраад 12 болдгийг нуугдах юм ба. Ингээд ямар ч байсан энэ хүннүү гэдэг нэрийн дор тоо сууж байгаа энэ хүмүүс хүний нэгдэл юм чинь хүний нэгдлийг ашиглаад хүндээ тусалж ийл гэж байгаа. Одоо бид тэр ковидын үеэр маск хийж хүн нүгсэн логотой маск оюулаад тараалаа тий. Аваа намны өнүүд нь хүүхнүүд нь оюул зарим нь үйлдвэр дээр хийгээл тэгэл гудамжаар яваал нүүрс тэр баян зэргийн 2 дугаар хорон дээр тарааж үтсэн. Дараа нь хоол унд тарааж үтсэн. Ингээл нодлон Италитай алтай өтөрийн ядуу захын хорооллын хүүхдүүдээр нөгөө хүүхдүүдийг гуталжуулаад Итали хутлаар гуталжуулаад тий.
Итали талтаачдын дээрээс аюу том хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Итали гутлаа эдийн засгийн 300 хүүхэд гуталжууллаа. Чи аюу том байхгүй. Гуталжууллаа. Тэгээ дараа нь Америк гамбаа Америкаас тэрэгцэр явуулж байгаа. Америк гамбаа Америкаас хувцс сунарыг явуулж байгаа. Америк гамбаа ч юм бас Монгол руу хэм хийдгэсэл байхгүй. Тэгэл Солонгосоос хувцс сунар явуулж байгаа. Хайрцаглал манай Жавхаа төмрөө тэгэл хайрцаглаад явуулж байгаа. Тэгээ бид нар ингээ нийгэмд хараа. Тэгээ сүүлийн зүгээр нэг юм боддог. Бид нар зүгээр энийг хийх л ёстой болохоос бидний гэсэн шүү ингээ лайв хийгээл харуулах гал ядраалаа нэг шаардлага байхгүй байна дөө. Зүгээр энэ тэгээд энэ чинь хүн чанарын л аж шүү дээ. Хүн чамтай хүн шиг байвал хүн шиг л бай. Хүн чамтай нохоо шиг байвал нохоо шиг л бай гэдэг чи бас буруу болчихдог. Зүгээр нохооноос хол ахтал болчихно шүү дээ. Аа юм уу нохоо надтай нохоо шиг байвал би нөгөө нохоотой очиж өмсөлцөө шахаад бол хоёр нохоо олчих гээд байгаа. Тэгэхээр нохоо би нохооноос холол байвал болчихно. Нохооны өндөр мөн. Хоёулаа яриа ингээ манай подкастыг үзэж байгаа. Хөвчлэн мотоцикл яг унаад эхэлсэн те. За хөвчлэн бас клубүүд харж байгаа. Тэр хүмүүс тань за би нэг нийтэд та очиод хэлж чадахгүй шүү дээ. Нэг дээр нь очиод те. Одоо манай энэ подкаст үрийг дамжуулаад клубүүдэд хандж хэлдэг байна уу? Мотоцикл унна гэдэг чинь ерөнхийдөө гоё хобби сонирхлороо нэгдсэн залуучууд тэгэл хамтдаа аялж хамтдаа зугаацж хамтдаа цагийг гоё өнгөрөөх л хэлбэр болохоос биш тэ угаасаа нийгэм танигдж тодорч үзээгүй хүмүүсийн нийгэм танигдах тодрох арга хэрэгсэл бол биш юм мотоклуб гэж. Тэгээ энийг нэг юм нийгэм танигдах тодрох арга хэрэгсэл гэж ойлгоод нэг колорснууд олж өмсөө тэгээ тэрэндээ хэрэгцсэн хүмүүс зөндөө л яваад. Тэгээ би хараа зүгээр өрөвддөө. Яах юм дээ. Зүгээр ингэж нэг хоббигороо заримдаа ажлынхаа заваар л хийдэг ажил шүү дээ. Ажил зүгээр яг үнэхээр ингээд мотоклуб зүрстлээ зарцуулаад амьдралаа зарцуулаад өөрийнхөө амьдралыг үрээд тэ үнэхээр мотоцикл гэдэг юм ингээд зүрстлээ өгөөд одоо манай тэгшээ шиг бараг гэр орон чуу мотоциклынхаа бороо орохоор мотоцикл дээр өргөж бороогоо хаачаа те нар гарахаар мотоциклын доогуураас нараас модно хучаад явж чадахгүй юм болвол те энэ нэг солиороод хийхэд амбицлаад би чи гээд хөөрөөд ах юм биш. Ер нь сул дорой хүмүүс өөргөө мотоциклээр дамжуулж хийх гэж бол мотоцикл бол тийм хэсэл биш. Ер нь одоо гад тэгээд ер нь залуучууд тандаж хэлэхэд гадагшаа яваа. Гаднаас аюу олон юм харах юм бэл. Аюу олон юм харах юм бэл. Клуб ямар байдгийг, оролцоо нь ямар байдгийг, хандлага нь ямар байдгийг, ямар цаг заваараа хийдгийг, тэ ямар цаг заваа зориулдгийг, зориултын цаг зав гэж байна шүү дээ. Ишлээ тараад, тэ өөрөө яах юм эсвэл хагас бэнтсөө өдрийн айл нэг ч юм уу. Ямар цаг завыг заавал зориулсан дуудлагаар ирэх гэл тэ. Клубын дуудлага ирэхэд ажилтаа өсөн ч хаяад гараад гүдэг те клубын дуудлага ингээд олон юм зориултаар байж байгаа. Энийг зүгээр хийр хэлж ойлгоод энийг нийгэмд илэрхийлж ойлгоод өөрийгөө бараг мотоциклээр дамжуулж амар лаг гэж харагдах гэдэг шаардлага байхгүй. Тэр талын салхинд ороогүй хэдэн жил болоо яг оролцоогүй нээлтээр талын салхит би хамтлаа оролцсон шүү дээ. Яг оролцоог нь сүүлд 2 жил болж байна. Ер нь одоо тэгвэл 26 оны талын салхиар оролцох уу? Бид нар нэг л бодлого орж байгаа. Бид нар хинтэж ивдэж муудахгүй. Манай клубийнхэн ерөөхдөө үзэл сонирхол нэгтэй залуучууд хинтэж муудахгүй. Тэгээд хинээгч дэвчгэд бэлэн хүмүүс ямар нэгэн байдлаар зүг байхгүй шудрагус байгаад байвал заавал тэнд муулан эсвэл дургуутсан очих шаардлага байхгүй шүү дээ. Энэ танай клубын нийтийн бодлого. Тэр нь зөвхөн би клуб дотроо мэдээж бид нар байнга ярилцсан. Хэлэлцсэн. Манай клубын залуучууд хаа очиж үглийг сайн олцсон. Сайн ярилцсан. За үглээ олцохгүй зарим нэг нь ярилцганаад эхлүүл чи өөр клубт юм уу байх газараа ярилцганааргүй таалагдах газараа байж байгаа. Заавал таалагдахгүй юм бол энд ингээд байгаад яах юм бэ? Тэ? Чи таалагдахгүй байгаа бол таалагдмаар газараа байчвал чамд өөрт ч юм болоод амар бусдын уур амьсгалыг өвдөхгүй штэ чи эрүүл сар бол бай. Гэт хоёрдугаартаас жинхэнэ
мотоциклчдын хүмүүний зан чанар мэрэгшил төлөвшлийг суулгахыг клубтэй хичээж байна. Тэрний юу гэхээр явъя, аялье, зүтгэе, тэр дунд чинь үлсэн, санган, ядарн, тэ муу сайн үзэн, осолтон нэгнийгээ ядарч зовж байгааг үзэн ингээ олон юм харна штэ. Тэгээ дээрэс нь маршлуудаа хараалган загнуулна, надад хараалган загнуулна, зам шахаж хөртөө болно. Ширүүн бороонд 100 км/цагийн хурдтай явж байгаа нь явна гэдэг чинь шинэ мотоциклчинд бол эр зөргийн хэлбэр шүү дээ. Энэ бол эр зөргийг суулгана. Ингээд энэ тал руугаа илүү их төлөвшөж байгаа учраас ямар нэгэн байдлаар хэлбэр хөөж, колорс өмсөд тэгээд нэг сүртэй мундаг олуулаа харагдаж юм мундаг хэлбэр хөөж ямар нэг юм яраас зөрхө болчихсон. Ер нь зүгээр одоо клубийн төлөвшил гэх юм уу дотоод төлөвшил. Бид нар зөвхөн хамтдаа аз жаргалтайгаар нарыг салхийг дэлхийг арьс махаараа мэдрэхийг хүсэж байна. Одоо ингээл энэ жил клубийн төлөвлөгөөтэй аялал нэг аяллаар тасарцсан. Тэгээд одоо ингээл цагаан сарын дараа Сингапур нодлонгийнхын төлөвлөгөө дуусгах гэх ингээл байжлаа. Тэгээд хийх ёстой бол хийн. Гэхдээ хамтдаа гоё хий. Хамтаараа байж чадахгүй бол тэгээд би шинэ зам дээр ирэн штэ. Одоо нэг зүгээр байж байгаа шиг биш штэ. Мэдээж зам дээр нөгөө байн ээж аваагийн хайранд өссөн талхиулаад өссөн эгсэн тэр тусмаа одоо энэ зэн үеийнхэн үеийнхэн тэр хайрлуулаа өссөн хүүхдүүд бидний үе чинь гудамжинд төслөө. Одоо шинэ үеийн хүүхдүүд чинь бидний хүүхдүүд чинь хайрлуулаа өссөн хүүхдүүд байна. Эдгээрсэн зам дээр гараа эр хүн болох хэрэгтэй байгаа байхгүй. Яв пиздам. Ууршил битгий өлөндөө тоосон царайлаа тэ. Уулгач юм яах гадана чи хэлхүүг зөндөө штэ олон сайнтай муутай ингээл замыг хатуу явуулж иж тэр чинь аяллахын дараа эр хүн болж яаж энэ ахын дөө би чи ядарч жоохон амархан ахын дөө хоол зүлсэн ахын аваад хүү ахын дөө ажи амар жоохон амарч байгаа энийг жоохон амрааж байгаа яваа зам орох гэж бодоо үстэй чиг өөрөө ядарч ирсэн ч гэсэн шүдэ зугаа замын урд яваад би хүн мотоклубыг байгуулснаас 6 жил проспектуудаа дагуулад бүх аяллыг толгоолоо явж байгаа би нэг ч аяллыг энд чинь би бас нэгдүгээр клуб толгойлж байгаа чинь хоёрдугаарт арга хэмжээнүүдэд бод чинь гуравдугаарт энэ чинь проспектуудаа би өөрийнхөө гараар сургаж штэ. Яг зам дээр гараад үнэхээр бол яг чанга хатуурхаж чаддаг та. Оцсон газараа зөөлөн байж чадах уу та. За чи зам гарах чинь би ингэлээ. Замд чинь ингэлээ. Одоо чи зам дээр ирлээ. Ийм баггүй шүү тий. Чи одоо клубын тэргүүн тийм үү? Ерөнхийлөгч байж байна. Чи замд гарна чи хүний хүүхдүүдийг аваад гардаг. Яг тэгэхээр чамайг хэрвээ зам донд чи хэн нэг нь унчвал ээж аав нь юу гэдэг гэж чи миний хүүхдийг дагуулж аваад алчлаа л гэдэг байхгүй. Чи миний хүүхдийг чи миний хайныг яагаад бүтэн авчихсан бэ гэл надад тэгж уцчихсан шүү дээ. Чи болтгоо чи миний хүү чамайг дагаа гарсан шүү дээ. Гэмтийн юм дээр байна гэж шүү дээ болтгоо гэж хэлсэн шүү дээ. Ийм болохоор би зам дээр хатуу чанга гөлөх болтол ясаахаас ямар ч арга байхгүй. Тэгжээж би ардаа нүдтэй юм шиг яваа. Би маршрутаа байнга цагт дуух. Та нар урдаа хойш ардаа нүдтэй яваа. Та нар хүний аим хариуцаад явж байгаа. Сэржаандуудаа битгий залхуу, цавааныг бол битгий унтаатай. Хүн болгоно хажуугаас яана. Цуваг тойроод эргэжээ та нар. Тэ? Телганарыг урдлын моцлуудаа байн харж хагаад гэрэлтүүлэхэд бэлэн бай. Би хамгийн сүүл би чамайг хараад байж. Моцлуудыг шахаа хит хол зайтай явахаар сүүл нарагдгаа байж тээ. Хит ойрхоо бол энийг мөрчих гэдэг. Дундын зөв цэвэр зайгаа зигзаглаа зүг бариад өгдөг юм. Замын туршид тасралтгүй шүдэ зүс тайлбарладаг байхгүй. Тэгээд мэдээж хараа загнана тэ. Өшгөчгүй гарна. Гэхдээ нэг хоёр аялалд яваад гэсэн дараа манай залуучууд бол зүгээр нөгөө цэрэгт яваагүй нөгөө аав ээж яс хүүхдүүд чи эр хүн болоод ирдэг байхгүй. Энд үүдэр ороод ирэхдээ хүртэл ингээд сайн манай бүхийж мэдлж орч. Өнөөдөр манай залуу цагдаагийн хошууч хүн шүү дээ. Тэг ямар тогттой байна тэ. Яг л ингээд ном журмаараа бүх юм байдаг байхгүй. Тэгэл одоо чи ингээд байж та бид яриач манайх ингээд нэгнээр ороод үүдэр орж ирт ямар тогттой соёлтой хүмүүжлтэй. Өнөөдөр амьдралд ээж аав нь эрхлүүлээд мэдээж бүх ээж аав эрхлүүлсэн гэж. Эрхлүүлээд ингээд тараагаад өсч манай нэг моцикл байсан шүү дээ. Сохтон гутаа би өөрийгөө хаална гэж хутан мотог барьсан тийм. Яаж байгаа юм? Би маргаас нэг чи ээжгээ айлгаас урчичтэй юм уу баа гэдэг. Ямар би энэ клубээс гарлаа. Галитид.
нэг хоёр харж агаад шууд бүр гаргадаг. Зайл. Надтай ярьсан тэлдвэл бас зайл. Чи бүр ээжтэйгаач, авдагаач, ахтуудаач ингэ шийдэлж байгаа чи. Тэ? Бусдаа чи буруу үлгэр, муу үлгэр зайл биз таа. Би ширүүн штэ. Яг үндэ би энэ мотоклубын дотроос хамгийн муухай штэ явах гэж магадгүй. Хамгийн муухай штэ. Тэрийг даагаагүй олон залуучууд байна. Үнэхээр олон залуучууд байна. Тэгээ тэрийг дааж ээж угаасаа амнасаа хамгаална. Би заавал тэ ингээд соёлтой хүмүүжилтэй би зэн үеийнхэнтэй ажиллах туршлага надад байхгүй. Тэгээ би одоо сүүлдээ бодод байгаа. Зэн үеийнхэнтэй ажиллах туршлага чинь хэрэггүй юм байна. Зэн үеэр үлдээд байгаа юм бол зэн үеэр нь үлдээ. Зэн үе дотроос үнэхээр гарч чадах нь л ороод ирэх. Дуулж чадах нь. Тэгэл үүдий ярцхан тал зам дээр хэрэлдээл ярцхан тал шалжхнаал гойшхнаал тэгснээ гомдоол би буцлаа энэ төр гэдэг байж. Тэгээс. Тэгэхээр бас дуу чимээний талаар за яг клуб тариалагддаг залуучууд бол дотор дөрвөн журамтай дуу чимээ гарахгүй гэдэг угаас өөрсдөө мэдж байгаа. Нэр одоо нэг юунууд дээ шүү дээ. Фри райдеруу те. Тэдэртэй нэг хэлэх үг байна та. Яг залуу гэж болно, саа гэж болно, одоо болно. Одоо нодлонгоо бол бас эсэргүүцэл бүгдийн л явуулахгүй хорилоо шүү дээ. Бас энэ жил ахаад ихүү нөө нэг өхрийн юур дөрвөл 1000 өхрийн юур дөргөн гэдэг шиг л юм болоод байгаа байхгүй те. Ийм баггүй. Хүний нэг цаг хэмжээ гэж үйд. Цаг хэмжээ. Чи байдаг чадлаараа хамгийн чангараа ойрлоод үз. Тэр л чиний цаг хэмжээ байхгүй. Бүр ингээд бүх үеэр турхраад ойрлох тэр цаг хэмжээ нөхгүй. Тэрнээс илүү чанга дууж юм гаргаа яах юм бэ? Заавал техникээр дамжуулаад эсвэл тэнийг годамжаар бүрөө өлөгөө явж байгаа хүн тэнийг харагдана үстэй. Гал ухаан зулггүй гал орлуулад яваад байгаа хүн ийм л харагдана үст. Яг тэрнтэй чи моцоглоо орлуулаад явуулаас ийм л харагдаж байгаа. Тэгээ жин цаг хэмжээл чиний хамгийн чадлаараа чанга орлол хэмжээ. Тэрнээс илүү дуу чимээг битээ гаргах. Гэтэ чи хамгийн чадлаараа чанга гаргах дуу чимээгээ уулын өрөө дээр хүн амт цочихгүй чамаа ингээд мэдрэл муутай гэж хэлэхгүй те хүн амт хажууд чи гэр дотор ойрсон чи хажуу байл чамаа мэдрэл муутай гэж байгаа. Тэгэхээр чиний цаг хэмжээ чинь тэр хэмжээнээсээ давхал юм болол чамааг угаасаа бүгд мэдрэл муутай гэнэ. Тэрнээс илүү тэр өөрийгөө чанга ашиглах хэмжээс илүү дуу чимээ гаргаж л байгаа бол чи угаасаа мэдрэл муутай. Хүнд мэдрэл муутай харагдаад байх юм уу? Эсвэл моцикло мэдрэл муутай харагдуулах гэдэг юм уу те. Одоо бидний моцикло чинь бүр дуурхаас би тэгтээ өөрөө тийм байгаагүй ш байсаа чопсог навсаа гэдэг ш. Хондоо битгс унчихсан тэгэл амар дуурдаг янтараа л гэрсэн төхөмгөнд бамаагаал орлуулаад заавал хаазал зогсоол тэ. Хин намайг харахнаа гэдэг үе надад байсан. Би одоо лех хутлаа насаар тийм байсан шиг ярихгүй. Тийм үе надад байсан. Гэхдээ тийм үе болсон, ойлгосон, ухаарсан, хүмүүжсэн. Тэгээд замын цагтаа олон жил хамтарч ажиллаа. Одоо ингээл 100 болол ямар ч арга хэмжээ авсан болтгоо хүмүүгээл алий танах ингээд төс танахтай гэж байнга л тийм байж байгаа. Тэгэхээр би одоо тийм юм ярьж явж чи өөрөө тийг явж ивэл гэж хэцүү. Тэгээд зүрийн хүний цаг хэмжээ гэдэг юм миний ч үг шүү дээ. Би бас нэг өмөцөж байгаа л сонсож байгаа л тийм биш тэгш ойлгосон шүү дээ. За ер нь бол төлөвийн цагч мань ер нь арга нэлээд төгчлөө. Танд одоо миний асуугаасаа гэсэн нэг асуулт байна уу? За энийг надаас асуучих би энд хариулмаар энэ эсвэл асуухгүй бол хэлмээр санагддаг. Тийм юм байна уу танд? Юу тэгээд би ч нэг энгийн хүн шүү дээ нэг тийм сүртэй нэг гойчлоод хараад гоё харагдахыг хичээдгүү. Гоё ганган бол байж болсон тийм. Замдаас гоё ганган байхыг гоё ганган харагдах олон залуучууд тулгуурчод гоё сайхан байх гэдэг юм бол мэдээж байна. Тэрнээс биш нэг айхтар гоё харагдаад байгаа хичээдгүү. Нэг муухай харагдах хичээдгүү. Тэгээд нөгөө хүн зөвхөн зөөлөө яриатай үлдэх мөртөө явж бол болондоо гэдэг шиг нэг бас энэ нийгэмд амьдраад явахдаа өөрийнхөө зам мөрийг үлдээгээд өөрийнхөө чиг шугамыг гаргаад болтгоо ийм л хүн байсан, ийм л байлаа. Инглээ те хэнийг нэг дагалталтгаж долдоосонгүй хэнийг нэг доор орж арчааг утсангүй хөгийн овш биш хөгийн охоос шилжүүлэхгүйгээр тэ ийм сайхан хүн ийм л чигтээ яваад амьдралыг туллаа да гэдээ дахиад нэг орчин жин дараа хэлүүлчихсэн тэ
Тэгээд нэвтрүүлж манай подкастт орсон танд баярлалаа. Тэгээ манайх хамтарч ажилладаг Chicano Vibe дэлгүүрийн зүгээс гарын бэлэг тавьд. За бид хоёрт бол бас танаа юм. Манай Chicano Vibe хамтран ажилладаг дэлгүүр манай локейшнээ өөрчлөөд цамбын номтой заараа сууж нийтний зүгээр зүүн талд нь байрлаж байгаа. Тэгээд манай дэлгүүрээ та бүхэн үйлчлүүлээрэй гэж. За. Юмны дотроос хамгийн сайхан юм бол одоо ном байдаг. За. Тэгээ би та хоёрыг ирнэ хэрч одоо мэдээж нэг билиг өгье доо гэж бодож байгаа. Тэгээд энэ номыг надаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс өх ерөнхийлөгч маань бэлгэс ер нь хөрс ерөнхийлөгч маань орох болгонд л одоо ном бэлгэлдэг. Тэгээ энэ дотроос бас хамгийн дээд нь Монгол улсын үндсэн хуулиуд гэх номын шин эмхтэлхийн сонирхолгүй юм шиг боловч хуулаа мэдэхгүй бол хуулаа мэдчих яахгүй бол ер нь оршихгүй. Тэр одоо Монгол улсын суурь хуулийн дээр бүгд байж байгаа учраас энэ юм та хоёрын бас хэрэгтэй болох бах. Тэг ер нь зөвөр хэрэгтэй үе зөндөө гардаг тий. Тэгээд хөрсөг хэрэглэж байгаа билгэсэн Монгол улсын үндсэн хуулийн гэх номыг одоо танаа подкастын зүгт хамт олонд гэх юм уу. Тэгээ хадгалж клуб дээр бас хадгалчих тий. За энэ гоё Монгол улсын ерөнхийлөгч бэлгэлсэн номыг авлаа. Гоё энэ баярлалаа. За мөн манайхтай хамтарч ажиллаж байгаа стандарт катеринг Target Energy унда мөн энэ Crash P хамтарч ажиллаж байгаа. Байгууллагад маш их баярлалаа гэж хэлье. Би энэ Target чинь байнгууд ч нэг сааргаргүйг нь амтна хамгийн айтах. Өнөөгөө уучаад гоё хүч сэргээл ирдэн шүү. Ядарсан үед. Олон ийм энерги ундаа байгаа. Гэхдээ энэ таргетийн бол амт нь арай гоё. Яг энэ саарлан би нөгөө саагаргүй байна уу гэдэг үстэй. Антаа байсан үст. За би манайхтай хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай YouTube channel сувгийг та бүхэн дагаарай гэж хэлье. Мөн Facebook пэйж хуудсыг бас мөн дагаарай. Тэгээд та бүхэн өшөөлөгөө сонирхолтой яриа цаашдаа гоё оруулах болно. Өөр ямар клубээс ч юм уу ямар хүн моциклтэй холбоотой хүн оруулмаар байна. Тэр бүхнийг манай пэйж утсаар дамжуулан комент хэсгээр үлдээж болно шүү гэдгийг та бүхэнд хэлье. За тэгээд Wrap-тай хамт байсан та бүхэнд баярлалаа. Wrap. За. Найсо. Тэглоо. Санамро. За цаг гараа сая хэдэн минут явсан бэ? 40. Хангалттай.